Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчид нийт бидний ярилцлагыг хүсэн хүлээж үздэг үзэгчтэй та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэе. Бид яг энэ ярилцлагыг хийхдээ нэг сайхан намрын оройны нэг налгар наргу шүн хийсэн байгаа. Энэхүү ярилцлага бол танд маш хэрэгтэй ярилцлага байх болно. Тэгээд хэрэгтэй гэдгийг та энэ ярилцлагын төгсгөл надтай санал нэгдээд дуусна гэдгийг би 100% амлах байна. Учир нь юу гэхээр бидний бие сэтгэл гэдэг энэ хоёрт байгаа хамгийн чухал зүйлсийн нэг бол яхаа аргагүй бидний энэ сэтгэл санаа, сэтгэн бодож байгаа энэ одоо тарих энтэй холбоотой бүх зүйлсийг одоо бид нар сэтгэл зүйн шинжилгээ ухаан гэж нэршээд тэгээ тэр дотор агуулгаддаг төрөл зүйлийг судлаад ер нь хүний зан төлөв характерт юу болоод байна гэдгийг өнгөрсөн 100 жилд судалж үзээ. За ер нь бол ингэдэг юм байна гэдгийг олж тогтоосон байгаа. Тэгээ энийг психолог гэж одоо орос дээр бол нэрлсэн байдаг. Psychology гэж англи дээр нэрлсэн байдаг. Монгол дээр болохоор сэтгэл зүй гэж одоо нэрлсэн байдаг. Тэгээ энэ шинжилгээ ухаантай хамааралтай нэг бүсгүйг би өрсөн байгаа. Энэ бол миний дотны найзуудын нэг мөн бид хамт нэг дор олон жил хамт ажилласан. Тэгээд нэгэн гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй ирсэн байна. Түүнийг дэлгэр мэнд гэдэг. Орой мэнд төргий. Орой мэнд. Ура интро те. Баярлалаа. За дэлгэр мэнд маань за би эхлээд нөгөө ярилцлага эхлэхээс өмнө бүрэн гүйс танилцуулчих. Сая богино хэмжээний танилцуулга өглөө. Харин одоо хаана юу хийж байгаа вэ гэхээр Family College гэдэг та бүхэн хэрвээ вебсайтаар орох гэж байгаа, вебээр орох гэж байгаа бол 3W-цэг Family College CGMN гэсэн хаягаар орохлоор яг дэлгэр мэндийн үзүүлдэг зөвлөгөөтэй бас уулзч танилцах боломжтой. Гэр бүлийн зөвлөгөө өгдөг. За тэгээд сэтгэл судлаач Дэлгэр мэнд байгаа. Баярлалаа. Урилга авсанд баярлалаа. Маш их баярлалаа. Урсанд маш их баярлалаа. Тэглэх байх уу? Бидний найз гэж хэлсэнд маш их баярлалаа. Тэглэх байх уу? Яагаад дотны биш гэж. За тэгэхээр бидний энэ удаад ярилцж байгаа гол зорилго бол яхаа аргагүй бид хэсэг хугацаанд ер нь хүний бие дээр, бие физиологи дээр болж байгаа асуудлуудыг төвөрлөж аваад асуудлуудыг хэрхэн шийдсэн тухай туршлагатай хүмүүсийг олоод тэрэн дээр нь клиникийн төвчний мэдлэгтэй эмчнэрийг олоо зөвлөгөө хэсэг өглөө. Тэг яхаа аргагүй хэсэг явж байгаад нэг цэг дээр ирлээ л дээ. Тэр нь юу вэ гэхээр ер нь сэтгэл судлаачаас яг мэрэгжлийн төвчний мэдээллийг авъя. Авахгүй бол болохгүй нэ. За саяхан бид өмнөх дугаараараа ганжахлантай ярилцаад ганжахланг бол хүн болгонд сайн таньж байгаа бох. Өмнөх дугаарыг үзээгүй хүн байгаа бол үзхийг зөвлөж байна. Энэ дугаарыг эхлүүлэхээс өмнө эхлүүлсэн байгаа бол яг одоо төр зогсоогоод манай пэйж руу ороо буцаад одоо ганжахлантайс ярьцлагыг үзээрэй. За тэрэн дээр юу болсон бэ гэхээр ганжахлан маань бас л өөрийнхөө туулсан туршлагаас өөрийнхөө одоо өөрт нь бий болсон трауманы тухай ярьлаа. За тэгээд нойргуудтай тулсан тухайгаа ярьлаа. Тэгээд хит их ажилласнаас стресснээс ерөнхийдөө бас депресс бий болж исэн тухайгаа хүмүүсээс ойлгуулсан баг. Тэгээд гих мэтчлийн ер нь бол зөвхөн ганжахлан ярьсан болохоос биш энэ нь хүн болгоны амьдрал дээр болж болох үец асуудлууд юм байна. Тийм болохоор үнийг асуудал гэж харахгүй мэдгүй явж байгаа хүмүүс бас олон байх магадaltaй байна гэж үзсэн байгаа. Тийм учраас таныг хөрсөн байгаа шүү. За бид хичээнгүлэн бяцхан чадлынхаа яриаар хариулъя. За. Сони сайхан юу вэ? 50 да. Маш их ажилтай байна. 9 сарын 1-гээл маш их ажилтай болсон. Тэгээд одоо нэг яг сэтгэл судлаач гэдэг үгийг бол одоо хүмүүс ингээ мэддэг болж байна. Сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй гэдгийг ингээ ойлгодог болсон. Тэгэхээр зөвлөгөөнүүд маш их байна. Дээрээс нь Family College дээр нэг манай вебсайтны гол зорилго болохоор хүн болгон сэтгэл судлаач дээр ирээл зөвлөгөө аваад эсвэл сэтгцэн юм уугаал яваад хад хэцүү шттэ. Тийм болохоор өөрийнхөө асуудлыг өөрөө шийдвэрлэхэд туслах зорилготой хичээлүүд гаргаж байгаа. 7 хоног болгоно нэг хичээл тэгээд 30-40 минутын тухайн сэдвийнхаа хүрээнд ерөнхийдөө хамгийн шилдэг сэтгэл судлаачийн онолыг за тэгээд тухайн асуудлаасаа яаж гарах юм гэдэг аргачлалтай ийм хичээлүүд гаргаж байгаа. Тэгээд тэрний гол зорилго бол яг л хүн өөрөө бие дагаад өөртөө тулгарсан асуудлыг ойлгоод өөрөө тэрнийг шийдвэрлэж сурах. Өөрөөр бол арга байхгүй шүү дээ. Тийм яг гоо бид нар ингээд аюу хамааралтай шүү дээ. Ялангуяа шашны бөөгийн тэгэл ах иш нар хамаатан
ингээд бусад хүмүүс юу гэж хэлэх вэ гэдгээс аягүй хамааралтай байдаг. Тэгэхээр тэрний жоохон багасгаж зорилгоор. Яг нь family college гэдэг тэгэхээр хүмүүс шууд сургууль гэдэг ойлголттой л болох байх л та college гэдэг тэгэхээр тий. Тэгээд яагаад ингэж нэрлэхсэн тэрийг бас мэдэх хэрэгтэй байна. Маш гоё асуулт байна. Ер нь 12 онд би яг Монголд сургуулаа төгсөөд ирсэн. Тэгээд тэр үед миний зорилго би ер нь 1000 гэр бүлд хүрье. Тэ 1000 гэр бүл туслая. Ямар нэгэн асуудлаас нь шийдвэрлэхэд нь туслая гэдэг зорилготой байсан. Тэгээд тэр үед ер нь цаашдаа гэр бүлийн чиглэлээр ажиллана гэдэг family college гэдэг нэр төгсөөд ирэхтэй л байжсэн. Тэгээд яг 8 жилийн дараа л одоо л эхэлж байна гэсэн үг. Тэгээд одоо 8 жилийн хугацаанд 1000 гэр бүл төрсөн бах. Одоо энийга 800 мянга болгомоор байна. Тэгээд тийм учраас яг технологийн энэ давуу талыг ашиглая. 800 мянган гэр бүлд өөрөөсөө асуудлыг өөрсдөө шийдвэрлэхэд нь туслая. Яг тэгэхээр би ганцаар бол хүрэхгүй. Тийм зорилготой. Окей. За хэдүүлээ хэсэг одоо шатааралтай бай. Би үзэж байгаа хүмүүстэй илүү ойлгоход амархан болох үз. За сая хэллээ 1000 гэр бүл гэж. Нэг гэр бүл бол одоогийн байдлаар бол 3.3 хүнтэй гэр бүлийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр 1000 гэдэг чинь 3300 хүн гэсэн үг үү те. За бараг тэр хүмүүст хүрсэн байна гэсэн үг. Тэгэхээр манай улс их орны хамгийн одоо жижигхэн нэгж бол иргэн нэг хүн байгаа шүү дээ. Хүн бол өөрт байгаа асуудлыг бол ганцаараа байхдаа төдийлөн таньж мэддэггүй юм байна л да. Өөрт байгаа асуудал байна гэдгийг бол. Ягаад тэгэхээр тэрийг таньж мэдэх тэр түүл нь буюу одоо арга хэрэгсэл нь хувь хүнд ганцаарчлсан байдлаар бол бага байдаг юм байна. Энэ сэдвийг өөрөө тусгаалan судлаагүй л бол шүү дээ. Тэгэхээр асуудалтай гэдгийг хизээ мэдэж ийн гэхэлэр нийгэмших үед буюу гэр бүлийн харилцаанд орох үед хин нэгнтэй хамтран амьдрах үед олонний дунд ороод олонхын нормативыг дагаж эхлэх үед тэнд асуудал байна. Ер нь бол харьцуулан жиших одоо аргачлалаар төрүүлээд хүн өөрөө өөрийгөө олж мэддэг юм байна. Тэгэхээр одоо таны одоо хийж байгаа үйлчлэгээний төрөл зүйл буюу гэр бүл рүү чиглэсэн байгаа яг энэ байдалд ер нь тань дээр ирж байгаа гэр бүлүүдээс ажиглахад ямар асуудлууд зөнхлөөд байна. Тэгээд ямар одоо мэдээллээр асуудалтай гаргалгаа ингэж авч болох юм байна гэж мэдээд тань дээр очсон байна гэдэг бас надад их сонирхол байна. За би сая хоёр асуулт асуучлаа. За би хоёр дахь асуултаас нь эхлэе. Ямар мэдээллээр ирж байгаа вэ гэдэг дээр ерөнхийдөө бол би одоо лам дээр очимооргүй байна. Эсвэл өөр хамаатныхаа хүмүүсээс мэдээлэл авмааргүй байна. Найзтай энэ асуудлыг ярмааргүй байна. Яг мэргэжлийн зөвлөгөө авмаар байна гэж юу нь бол яг хамгийн ихний сонголт тэр байдаг. Мэргэжлийн хүн арай өөр зөвлөгөө өгөх байх гэдэг. Тэгээ тэр нь хид өвчин зүйлтэй л дээ. Яг тэгэхээр найзтай ярихаар хэсэг хугацааны дараа миний асуудал тэгдэг штэ. Би тэр үед тэгжсэн гэж явцдаг тий. Ээж авдаа ярихаар хүүхдээ тий их одоо охиноо юм хүүгээ өмөрчдөг тий. За лам бөөдөр очихоор тим юм болсон байна. Тэ та хоёрын цаст намаа хийлэг гэд ингэ явчихдээ. Тэгээ яг тухайн хүнд өөрийн чи хэлдгээр ямар зүйл нь тэр хүнтэй хамт амьдрахад болохгүй байгаа юм бэ гэдэг зан чанар олохгүй байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэл судлаач нар очихоор за таны уурлаад байгаа, таны хуураад байгаа, таны арх уугаад байгаа, таны одоо ажил хийхгүй байгаа. Энэ асуудал таны одоо их нэрийг нөхрийг салахад бэлтгээд байна. Тэгэхээр энийг та өөрчилж чадах уу гэдэг асуултыг л бид нар асуудаг. Тэгээ тэрийг олохын тулд бидний одоо ур чадвар гарч ирдэг гэсэн үг. Тэгээ хүмүүс эхлээд манай нөхөр архины амралтай гэл ирдэг. Яг үндэ ингээд яриад үзэхээр санхүүгийн асуудалтай байдаг ч юм уу. Тэг ингээд анхныхаа ирсэн асуудлаас аяг өөр юмнууд л орж ирдэг л дээ. Тэгэхээр яг одоо нэгдүгээр асуултанд хариулахын тулд яагаад тэг ингээд хос болохоор л нэгнийхээ ингээд яг өөртөө байдаг сул талаа болт юм бэ гэхээр ямар ч хүмүүс ингээд хамт амьдрахаар хажуудаа байгаа хүн шаардлага тавьдаг. Шаардлага. Тэгээ шаардлага гэдэг чинь юу юм гэхээр энэ нэг хийгээд байгаа үйлс чинь хэтрээд байна. Эсвэл огт байхгүй байна. Хүүхдтэй огт цаг гаргахгүй байна. Эсвэл найзуудаа гаргаад байгаа цаг чинь хэтрээд байна гэдэг шаардлага тавьж байгаа шүү дээ. Энийг дундчил та ядаж гэдэг шаардлагыг нөгөө хүн маань хийж чадахгүй байхгүй. Яг тэгэхээр амьдралынхаа туршид найзуудтай бүх санхүүгээ, бүх цагаа, бүх эрч хүчээ, бүх өөртөө байгаа бүх зүйлээ зориулаад сурцсан. Тэрнийг өөрчилж болно гэдэг ойлголт хизээж авч байгаагүй. Тэгэхээр өөрийнх нь норм бол найзуудтай бүх зүйлээ зориулах. Эхнэртэй болсны дараа норм нь эхнэрт, хүүхдэд за тэгээд хамт одоо эхнэрийн гэр бүлийнхэнд гихмшлэнгийн ингээд өөр цаг зориулах, эрч хүч зориулах хүчин зүйлүүд гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол сэтгэл судлаач дээр хамгийн том шалтгаан юу вэ гэхээр нийгмийн тавьсан шаардлага биелэхгүй удаан хугацаанд явсны дараа л хүмүүс одоо би энэс цааш төвчихгүй нэ гэж ярьдаг.
За тэр бол нэг шалтгаан. Хоёр дахь шалтгаан, хоёр дахь нэлээд том үндсэн шалтгаан бол яг араар тавилтын дараа хамгийн том ирдэг шалтгаан. Тэгээд одоо салтын ч гэсэндээ үндсэн одоо ингээд би цаашдаа амьдч чадахгүй гэдэг зүйл бол яг араар тавилт. Тэр энэ хоёр зүйлэл ээлжлээ явж чаддаг гэж ойлгож байна. Мейжрүүд нь шүү дээ хамгийн томууд гэсэн үг тийм. Тэгэхээр юу байна л да? Гэр бүл болно гэхлээр тэнд нэг зүгээр яг хөө миний зүгээр ажиллаж байгаагаар нэг дутуу зүйл нь гэх юм бол хэцэж байгаагүй л дээ. Гэхдээ нэг гэрээ хийгдмээр юм шиг санагддаг л да тий. Яг нөхцлүүд тавигдаад тэгээд яг ийм нөхцлөөр миний зүгээс бол ийм нөхцлөөр хамтран амьдрах саналтай байна. Тэгээд чиний зүгээс ямар нөхцлүүд байна? Тэгээд тэр нөхцлүүдээ эхнээсээ тохирчих юм бол гэрээ яг юуны тулд хийгдэм бэ гэхлээр ирээдүйд гарч болох эрсдлийг төрүүлээд хамгаалаад за тэгээд ийм асуудлууд гарах юм бол хоёулаа ингийн шүү гэдгээл зүгээр тохирчж байгаа байхгүй тий. Ирээдүйд болж болох үз асуудлыг төрүүлээд тохирчж байна гэсэн. Тэгэхээр хосын харилцаан дээр заавал би гэрээгээ нэг цагаан дээр хараар бичсэн тамга тэмдэгтэй гар үсгтэй цаас баяа гэж байгаа юм биш. Ерөнхийдөө хосууд маань хамтран амьдарч эхлэхдээ нэг шаардлага нэг иймэрхүү байдалтай байвал надад бол тааламжтай байх нэ. Гэт үзүүл бас тий. Би чамд хоёр асуулт асууя. Нэгдүгээр нөхцөл гэхээр хэний үйлдэлийг ярих гэдэг. Үйлдэл яригдчихэж байгаа шүү дээ. Хэний үйлдэлийг ярих гэж байгаа. Эхнэрийнхээ юм өөрийнхөө юм уу? Өөрийнхөө. Одоо өөрийнхөө болон өрөөлөлийн. Би ер нь бол яг гэрээгээр яах юм бол миний хүлээх үүрэг болон нөгөө талын маань хүлээх үүрэг гэд байх хэрэгтэй болов уу гэж би тааж байгаа байхгүй. Зүр одоо аж ахуйн шоорондын хийдэг гэрээгээр тий. За тэгээд тэр нөхцлүүд биелэхгүй бол нэг шийтгэл эсвэл урамшуулах гэдэг шүү дээ. Аха. Эсвэл ийм арга хэмжээ авнаа гэдэг. Жишээл ямар арга хэмжээ авах юм? Арга хэмжээ нь одоо жишээлх юм бол одоо сэтгэл зүйчдэр хамт очиж одоо юу гэдэг те энэ дээр гаргалгаа авъя буюу эсвэл нөхцлөө зөв байсан буруу байсныг өөрчлөх гэдэг шүү дээ. За. Эсвэл одоо миний нөхцөл чиний нөхцөл дээр одоо таалагдахгүй байх юм бол миний нөхцөлийг арилгаа чинийхаар юу яач юм уу те. За окей. Гэрээ хийн гэдэг зүйл дээр яг надад нэг хэд хэдэн зүгээр бодол өгдөг. Нэгдүгээрт нь Монгол улс тэр чигээрээ гэрээ хийдэг соёл байгаа юу гэвэл би байхгүй гэж хэлнэ. Байхгүй хаа. Байхгүй. Яагаад тэгэхээр бид нар санхүүгийн хувьд гэрээ хийгээгүйсээ болоод маш их хэмжээний мөнгө алддаг тий. Тэгээд нэг юм тэрнээсээ болоод сэтгцийн одоо эмчид очихоор хэмжээнд очдог, дарамтанд ордог, хэдэн жилээр хосын харилцаа болон өөрийн сэтгцийн эрүүл мэнд шууд дарамтанд ордог. Маш том гэрээ хийх соёлгүй ард юм. Тэгээ гэрээ хийдیں۔ Солонгосчууд, Япончууд хөгжингөө орон хийдэг. Тэгэхээр тэр нэг суур гэрээ хийх загвар гэж сурцсан байх хэвээр. Сэтгэл судлалын шинжилгээ ухаанд ч гэсэн default behavior буюу ингээд яг анхны өгөгдөл үйлдэл юу юм гэдэг юм асаа ойлгох хэрэгтэй байдаг. Тэгэнгუთ нийгэм даяараа анхны өгөгдөл үйлдэл нь гэрээгүй итгэлцэлтээр найзын журмаар би чамаа таньдгийн эмээ чинь хоёулаа нэгэндээ хайртай эмээ чинь хамттай амьдрий, найзлий гэдэг юмн дээр явдаг болохоор манай Монголд бол яг хосын харилцаан дээр гэрээ гэхээр надад хийж болохгүй юм шиг санагддаг тийм. Тэр нь боловсролынхаа түвшнээс үл хамааран шүү. Ер нь соёлын хувьд. Хоёрдугаарт нь гэрээн дээр юу тусгагддгийг гэхээр би энэ үйлдэлийг энэ хэмжээнд л хийж чадна. Чи энэ үйлдэлийг энэ хэмжээнд хийж чадах уу гэдэг л үйлдэл яригадаад байгаа зү тий. Тэгмээд одоо нөөцийн судлалын шинжилгээ ухаан чинь дотроо 3 зүйл судалж байгаа. Үйлдэл, хандлага, буюу бодол, мэдрэмж тий. Тэгмээд өмнө нь бол ихэвчлэн сэтгэл хөдлөлтөөр суурилсан гэж айгүйх ярьдаг. За хандлагыг өөрчлөе гэж айгүйх явжсэн. Одоо бол үйлдэл тий behavior-ыг яаж өөрчлөх юм бэ гэдэг дээр ингээд дэлхийн нийт арай явж штэ ерөн сэтгэл судлаач нар. Тэгэхээр энэ дэр behavior өөрөө яад юм бэ гэхээр тоологддог зүйл байхгүй. Тэгэхээр одоо би ингээд балаар яриа л да. Ямар ч үйлдэлд ийм хоёр туйлтай ийм шулуун дээр л тогтно. Огт хийдэггүй, маягтрүүлэн хийдэг. Тэгээд одоо ингээд дэлхийн нийт дээр ч гэсэндээ хоёр туйл дээр хүн амьдардаг уу? Үгүй шүү дээ. Гэтэ амьдрахыг хүсэж очдог тэнийх удалгүй буцаад ирдэг. Яг үнэ. Үйлдэл яг тийм. Хоёр туйл дээр очихороо л асуудал хүндэрчдэг. Арх зогсож чадахгүй уудаг болохоор эсвэл бүр огт арх уудаггүй. Тэнгууд эхнэрээ ч юм уу нөхрөө чиний надад арх чинь жоохон хэтрээд байгаа юм биш үү гэл ингээл те нэг найзуудтайгаа жилд 2 удаа гарангуут нэг гэдэг ч юм уу те яагаад гэхээр өөр огт уудаггүй. Тэгэхээр ингээд хоёр туйл дээр байхаараа л асуудал хүндэрчдэг. Тэгэхээр гэрээ гэдэг чинь юу юм бэ гэхээр голтоо ирэх залтууд л байгаа байхгүй юу те одоо худлаа ярих гэдэг дээр за яах вэ чи тэр чигээр худлаа ярихгүй байна гэж би битгэхгүй. Гэхдээ дандаа худлаа ярил буруу. Чи ингээ те хэрэгтэй үед нь үннээ надад хэлж байгаараа яагаад гэхээр энэ надад маш чухал. Хүнд юм өг, цагаа өг, мөнгөө өг, эрч хүчээ өг, энерги зарцуулах те тэрэн дээр ч гэсэн те
бүх одоо өөртөө байгаа мөнгөө хүнд өчтдөг хүн байдаг. Эсвэл өөртөө байгаа бүх мөнгөө өөртөө хадгалдаг хүн байдаг. Хоёулаа аюултай. Тэгэхээр ер нь бол ингээд яг масс бол ингээд үйлдэл бол дандаа л гол дээр л байдаг л та. Тэгээ яагаад тэр хоёр хүн хоорондоо маргалдаад байгаа юм бэ гэхээр ямар нэг үйлдэл дээр хоёр талд нь гарцсан байдаг байхгүй юу? Жишээлбэл би цаг хугацаан дээр яриа л та. Эрэгтэй хүмүүс би нэгэн тал нэг эрэгтэйчүүд цаг хугацааг найзуудтай өчтдөг соёлтой гэдээ яриад байгаа учраас эрэгтэйчүүд цаг хугацаан дээр найздаа бүх зүйлээ өгөх гэдэг энэ дээр байдаг бол эмэгтэйчүүд тодорхой хүмүүст л өгөх гэдэг ихнэр байж болно шүү дээ. Эсвэл зарим нь яах вэ ингээд олон найзтай гэхдээ бүгдэнтэй найзлгүй гэдэг ч юм. Тэгэхээр энэ дээр эхнэр нөхөр хоёрын тэр маргалдаад байгаа тэр зөрчилдөд байгаа нөхцлүүд нь юу юм бэ гэхээр нэгнийх нь үйлдэл энэ талд нь нөгөөх нь үйлдэл энэ талд нь би зүгээр нэг хүчин зүйл дээр ярьж байгаа шүү дээ. Одоо тэр ээж авдаа туслах гэдэг ганцхан үйлдэл дээр л нэг нь эндээ нэг нь эндээ. Тэнгууд нэг нь чи манай ээж авдаа тусалдаг гэхээр ер нь яагаад ээж авдаа туслах хэрэгтэй гэж. Харин ч танаа ээж авнаар дандаа бит хоёрын асуудал орж ирдэг гэдэг нөгөө талд нь гарцсан. Зүгээр бит хоёрын асуудал бит хоёр ялах хэрэгтэй гэдэг энд нь нөгөөт нь болохоор бүх хүнтэй ярилцчихэж асуудлаа шийднэ гэж ингэсэн. Тэгэхээр хэрвээ ингээд одоо маргалдаад байгаа хоёр хүн яг цаахан бичиж жаад яг энэ үйлдэл дээр чи хаана байгаа юм бэ? Нэгээс 10 хооронд эсвэл оноо үг л дээ. Эндээ 3 дээр байх хэрэгтэй. Тэсэн чинь нөхрийнх нь 8 дээр байгаал. За тэгвэл чи яагаад ингэж бодож байгаа ингээд нэг нэгнийхээ бодлыг бодоод эхлэнгууд 3 дээр байх юм уу 8 дээр байх юм гэхээсээ илүү за хоёлаа 5 дээр уулзъя л та тий. Чиний шаардлага чинь жоохон хитрээд байна. Би ингээл ээж автагаа ярилцахгүйгээр ганцхан чамтай бүх асуудлаа шийднэ гэдэг чинь би амьдралынхаа туршид хийж чадахгүй. Тэг би амьдралынхаа туршид өмнө нь 30 жил ээж аахаа үгийг сонсож ирсэн. Одоо бүх зүйлээ чамаас сонсно гэхээр надад хэцүү байна. Ер нь бол 5 дээр нь очие. Ирээдүйдээ би бүх л асуудлыг ганцхан чамтай л ярилцсан. Хоёлаа хөшин болоод те бүх асуудлууд 8 дээр л очин те. Тэр үед илүү чамд амар байхаа. Одоо чи миний төлхөр дээр чи. Гэдэг л нэг буулт хийн гээл хүмүүс яриад төвчээртэй байна гэж яриад идэг чинь голтой уулзахыг л хэлээд байгаа юм шиг надад зур санагддаг. Тэгээд одоо би яг хосын харилцааны зөвлөгөө өгөхдөө ямар үйлдэлээр хоёр талд нь гарцсан бэ гэдгийг л хардаг байхгүй. Тиймгууд эхнэрийн нэг үйлдэл хоёр талдаа гарцсан, нөгөөтөнд нь нэг үйлдэл хоёр талдаа. Ер нь хоёр өөр үйлдэл байдаг гэсэн үг. Нэг нь мөнгөний талаар, нөгөөт нь цаг хугацааны талаар, нэг нь хүүхдийн талаар, нөгөөт нь карьерийн талаар ч юм уу. Тэгээд тэр хоёр юмыг гаргаж ирж байгаа л таны хүсэл чинь карьер мундаг байх юм байна. Таних хүүхдүүдэд цаг гаргадаг ээжтэй байхыг хүсэж байгаа юм байна. Окей. Та хоёрынхаа хүсэж байгаа зүйлийг хийж чадах уу? Тиймгууд нөгөө чинь чадахгүй гэн штэ. Яг амьдралынхаа турш ийм л байх хэрэгтэй гэж бодсон. Тэнгууд тэрэн дээр нь яг тэр нөхцөл зүйн зөвлөгөө гэдэг юм чинь за хоёлаа чадахын тулд тэгвэл энэ дээр ярилцъя гэж ганцаарчлсан зөвлөгөөр ордог байхгүй. Ер нь хосын зөвлөгөө бол нэг одоо л нэг дөрвөн зөвлөгөөгөр болоод байгаа. Анхны зөвлөгөө нь хоёлаа тэгээд дараа нь нэгээрээ тэгээд хамгийн сүүлд нь хоёлаа гингээ багцалж явдаг. За ер нь бол ямар нэгэн байдлаар хос хооронд асуудал үсээд хоорондоо асуудлаа шийдэх боломжгүй байгаад эсвэл шийдэх аргачлал нь төдийлөн эрүүл биш санагдаад ирэх юм бол энэ үйлчлэгийг авч үзсэн дээр нэг удаа ер нь амьдралын туршид нэг удаа очичход тэгээд ер нь бол нэг тийм нөгөө нэг баримжаатай болчихно доо тий ер нь ингэ тийм байна гэдэг тий тэгээд тэрэндээ итгэхээр би ч гэсэн тэгэж итгэж байгаа. За тэгээд дараагийн миний бас хүндий гэж хүсэж байгаа зүйл бол одоо хувь хүн дээр яг хоо бид нэр хувь хүний асуудлыг ярихын тулд бид нар нийгмийн асуудал ярих хэрэгтэй болох байх л та. Хувь хүн ч өөр нийгмээсээ бий болоод нь штэ тий. Ахуй анхдагч юу анхдагч юу гэдэг штэ тий нэг тийм асуудал байдаг. Гэхдээ тэрийг бол хүн болгон одоо бол ер нь ойлгож байгаа. Бид нарт энэ сошиал медиа яаж нөлөөлж байгааг бүр нэг тийм артикл гарсан байлаа. Facebook дээр байгаа найз чинь хэрвээ жингийн илүүдэлтэй байх юм бол та ч гэсэн жингийн илүүдэлтэй байх магадaltaй гэсэн тий. Тэгээ нөгөө таныг тойрон үргэлж байгаа 5 найз нарын нэгтгэл бол та юм аа. Та хинтээ найзлж чинь тэр бол та гэх мэтчлийн юм онлоод байдаг. Тэгээд юу байна л та эхнэр нөхөр хоёр ер нь бол нэгэн жингийн илүүдэлтэй болол жингийн илүүдэл рүү явж явах магадлал их. Нөгөөх нь гайг байх юм бол нөгөө жингийн илүүдэлтэй хүн бас ингээд турч магадлал их. Гэх мэтчлэн бид нэр өөр хоорондоо үргэлж ингээд харилцаа хамааралтай нөлөөлөл донд ингээд амьдраад байна л та. Тэгээд сая бас энэ сошиал медиа дээр олон нийтийн сүлжээнд гарсан нэг асуудлыг би бас энд дурдмаар санагдаад яг хуу Солонгосын хамтлагийн дуучны тухай нэг хүн сэтгэлдээ илэрхийлсэн нь нийгмийн асуудал болж одоо хувраад хүмүүс маань одоо нөгөө generation гэдэгтэй үе үеэрээ талцаад үнэт зүйлсээ хамгаалаад хоорондоо муудалцж байгаа байдлаа ажиглагдлаа л та. Тэг яг хуу тэр дунд бас хүмүүсийн одоо хувь хүний үзэгдэх байдал болон гоо зүү юу гэдгийг те тэр хувь хүний нэг privacy гэж нэг зүйл байна шүү дээ одоо нөгөө юу үлээ тэр чинь монголоор
хувийн орон зайруу халтж байгаа тийм үзэгдлүүд байна л да. Тэрийг халтж байгаа мэт бодохгүй байгаад нэг хэсэг байна. Халтж ийн гэж харж байгаа нэг хэсэг байна. Гэх мэтчлэн тэгээ юм чи олон талтай учраас хэлсэн үг нь юу гэж ойлгож байгаа тэр бол тэр үг хэлсэн хүн бол хариуцлага хүлээхгүй байх. Яагаад тэгэхээр тэр дотроо юу гэж бодоо хэлж байгаа бол нэг хэлбэр. Тэр хэлэгдсэн үгийг нь бичигдсэн үгийг нь уншаад ойлгосон нэг хүн аль талаас нь хараад ойлгож байгаа чинь бас нэг асуудал. Тэгэхээр болж байгаа үйл явдал болгон дээр хин нэгэн өөрийн бодлоо илэрхийлэх одоо ёстой бол биш шүү дээ тий. Тэгээ дээр үед санаж байгаа бол телевизээр нэг стимер бол гээд бүхний реклам явдаг гэсэн. Заримдаа ярихаас зажлахын дээргээд. Хэрвээ санаж байгаа бол би тэр үгийг ер нь өөрийн бас баримтлал болгоо явдаг. Сонирхолтойгоо зүгээр нэг бүхний реклам шүү дээ тий. Массаж хийсэн тий. Стимер бол тий. Sneakers-ны Niedermasi нэг шоколадны реклам. Баг байхад нэг анх үзчихсэн рекламууд учраас сэтгэл айгүй ойрхон одоо ингээд бүр энд ингээд байж. Амар гой сонсож байна тийм. Тэрэн шиг заавал одоо ингээд болж байгаа зүйл дээр сэтгэлээ илэрхийлээд ингээд нийгмийг талцуулаад ингээд байх болохгүй байх гэж би зүгээр таамагладаг. Энэ үнэн зөв гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ нөгөө бидний хэлж байгаа үг за заримдаа тоглоомор ч юм уу тоомжиг үгээр хэлж байгаа үг ч гэсэн цааталтаа тусахтаа хүн дээр тусаад тэр хүнд сэтгэл гутралд аваачих ч юм уу эсвэл сэтгэл гутралтаа нэг бүр одоо өөгшүүлэх ч юм уу гих мэтчлэн эффектүүд байж болохыг үгүйсэхгүй байна л да. Тэгэхээр таны одоо туршлага дээрээс харахад ер нь сэтгэл гутралтаа туулсан хүмүүст ихэр учирч ер нь хувь хүн дээр шүү. Сэтгэл гутралын шалтгаанууд нь нийгмээс хамааралтай шалтгаанууд юу байна гэдгийг би бас мэдмээр санагдаад. За би дандаа насны хүрсэн хүмүүстэй ажилладаг. Тэгэхээр би яг одоо 90 хэдэн оныхнаас одоо дээш хүмүүстэй ажиллаж байгаа гэсэн үг. 90 хэд юм бэ? 90 одоо 25-аас дээш насныхан л хвшлээ ирдэг. За одоо тэр чи 90 хэд гэсэн үг гэдэг математик асуулт. 95 оныхнаас дээш гэсэн. Тэгэхээр би яг одоо 2000 оныханд тулгарч байгаа асуудлуудтай тэр болгоныг ярилцаж чаддаггүй. Ялангуяа өсвөр насныхан ч юм уу те яг одоо жишээ social bully гэдэг яг үг гарсан байгаа шүү дээ. Нийгмийн хувьд хий нэгний ингэж халтанд доромжлох гутаанд оромжлох тий. Тэгээд тэрэндээ хариуцлага өрөхгүй байх хэлсэн шүү дээ. Тэгэл болоо наатаа хүлээж аваа гэдэг тий. Тэгэхээр энэ social bully-тэй холбоотой зүйлсүүдээр би бүр нарийн дэлгэрэнгүй яг зөвлөгөөн дээр сонсоогүй учраас тийм юм гэхээсээ илүү яг зүгээр 95 оныхноос дээш хүмүүстэй тулгарч байгаа зүйл дээр сэтгэл гутралд би орчлоо гэд ганцаарчлсан зөвлөгөө авдаг. Яг үндсэн шалтгаан. Би ганцаардаад байна. Асуудлаа шийдэж чадахгүй байна. Хинч надад туслахгүй байна. Одоо надад амьдрах утга учир байхгүй байна. Ер нь хэцүү байна. Тэгээ би энэс яаж гарах вэ? Тэгээд энтэйгээ би удаан явчлаа. 2 жил яг ийм байдалтай байна. Эсвэл ингээд давтагдаад байна. Тэгээд ингээд насан туршдаа дахин давтагдах уу гэдээс би яагаад юм гэх мэтлэнгийн ийм шалтгаанаар сэтгэл судлаачдаар ханддаг. Тэгээд нэг зүйлийг маш сайн санах хэрэгтэй. Хүн амьдралынхаа туршид 5-7 удаа сэтгэл гутралд өртдөг гэдэг статистик. Би яг их сурвалжийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ би тэрийг уншичаад энэ яг зөв гэж бодсон. Хамгийн анхны наа чи харин тийм 5-7 удаа сэтгэл гутрал амьдралынхаа туршид гэж байна. Амьдралынхаа туршид. Па. Тэгэхээр айгу сонирхолтой таавна. Нөгөө хүүхэд бол жилдээ нэг 5-7 удаа ханаад хүрдэг гэдэг тийм тоо байгаа шүү дээ. Уул нас 0 ах хэрэгтэй шүү дээ. Манай Монгол тэр 5-7 гэдэг тоо айгу сонирхолтой тоо байна тий. За яг 5-7 гэдэг тоо зүгээр миний таамаглалаар юутай холбоотой гэж болох вэ гэхээр Эрик Эриксоны онол гэж байдаг шнэ. Үе болгон дээр нэг одоо нэг юм 2 туйлын аль нэгийг авдаг тий. Тэгээд тэрнийгээ хөгжүүлж чадахгүй бол дараачихаа үе рүү шилжиж чаддаггүй гэдэг Эрик Эриксоны онол байгаа тий. Тэрэн дээр 8 үе үүдэг. Хүний одоо сэтгэл санааны. Гэхдээ тэр бол бага наснуудаа бол алгасна. Тэгээ хамгийн анхны сэтгэл гутралын шинж тэмдэг өсвөр наснаас эхлэе явчих واخ. Тэнгуү тэрний дараачих нь 25 насны. За тэгээ тэрний дараа нэг 35 орчим насны дээр тэгээд тэрнээс 45 55-ыг ингэ явчихдаг ч юм уу. Тэгэхээр ингээд энэ болгон дээр яг үе болгоны сэтгэл гутралын шинж тэмдэгүүд өөр. 25 бол миний хийж байгаа ажил зөв юм уу, буруу юм уу? Би энэ карьерийнхаа сонголтыг зөв байсан уу, буруу байсан уу? Энэ зөв үү те? Эсвэл гэр бүлийн энэ асуудлуудаа яг энэ хүний сонгосон нь зөв үү, буруу юу гэдэг байдлаараа 35 нас орчим. За 35-аас 45 насныхан дээр бол ингээд карьер хоорондын одоо нэг юм шилжилт хөдөлгөөн хийх гэхээр те зөв үү буруу юу энэ байгууллагт би удаан ажиллаад байна уу өөрийгөө би зүгээр үнэлүүлж чадчихэв үгүй юу гэдэг энэ бол асуултанд хариулах хэрэгтэй болдог. Гэр бүлийн хувьд одоо нэг 2 шаардлаган дээрээ би энийг чинь хийж чадахгүй чадна яагаад намайг өөрчлөх гээд байгаа юм чи өөрөө төгөлөө өөрчлөө гэд те одоо хоёлаа болий тустай амьдарч үтсэй гэдэг тэрнийг үе дээрээ
гэж ойлгож байна. 45-аас 55 насныхан дээр бол нэг юм ялангуяа Монголд яг би Монголоос өөр хүмүүс зөвлөгөө өгж үзээг болохоор мэдэхгүй л байна л да. Монголд харагддаг нэг том зүйл болохоор зорилготой хүрчдэг. Карьер, гэр бүл, эд баялаг, ээж аав, асарч тэтгэх гэх тодорхой зорж явж исэн карьерүүд нь бүгд дуусчдаг. Зорилгууд нь биелждэг. Ямар нэгэн байдал. Тэгчээд би яах юм гэдэг юм бэдэггүй. Манай монголчуудад маасаараа баян болчоод би яах юм? Машинтай болчоод би яах юм? Хүүхдээ өсгчөөд яах юм? Эхнэртэйгээ сайн харилцаатай болчоод яах юм? Ээж аваа асарч тойлчоод би яах юм гэдэг дараагийн зорилго байхгүй болохоор тэр чигээр сэтгэл хөдлөлөө орчдөг. Дээрээс нь нэгэн зорилгоо биелүүлсэн хүн чинь өөртөө шагнал өгдөг. Шагнал нь чөлөөтэй бай. Дураараа бай. Хийж үзээгүй маа хий. Тэр нь архиар гарч ирнэ, эмхтэй хүмүүстэй уулзахаар гарч ирж болно. Тэ эсвэл найз нөхдөдөө цаг гаргах, хамаатан цаатандаа мөнгө өгөх гэх мэтлэнгийн ингээд өмнө нь хийдэггүй хязгаарлалтаг байсан үйлдэлүүд эндээ байсан үйлдэлүүд маань нөгөө талд очиждаг. Хэтрүүлчихдэг. Тэгээд эренгуут хин хэцүү юм. Гэр бүлийн хүмүүст хэцүү. Тэг ялангуяа архины хамаарал бол яг зорилго нь дууссан учраас дараа нь юу хөө мэдэхгүй. Тэгээд тэр чигээрээ за одоо ингээд чөлөөтэй би өөртөө шагнал болгоод нэг бол зорж явсан зүйл нь биелэхгүй болохоор цутаагаад өөрийнхөө бизнесээ одоо цухтааж ийн гэсэн үг шүү дээ. Амиа оруулж болохгүй. Тэгэхээр би цухтаагаад гэдэг ийм хоёр шалтгаанаар архины хамааралд 45-55 насныхан маш ихээр орж байгаа. Одоо эмэгтэйчүүдсэн маш их орж байгаа. За 55-аас 65 насныхан бол одоо үр хөвгтөө өсгөх гэдэг нэг ийм зүйл дээр тий. Тэгээд за Монголд бол нэг ажлын байр байхгүй, тэтгэврт гарцсан хийсэн бүтээсэн зүйл байхгүй, дахиад 20 жил амьдрах гэдэг. Энийг яаж өнгөрөөх юм? Мөнгө байхгүй, найз байхгүй, найзууд нь архичин болцсон. Тэгээ архичин болох юм яхаа гэдэг нэг ийм амьдралын тэгээд эргээд харсан чи миний амьдралд хэрэгтэй зүйл юу байв? Эсвэл би ирээдүгөө яаж төлөвлөх юм гэдэг дунд ингээ гацаад байгаа юм зүйл. За тэгээд Эрик Эриксен онлоорчсандаа хамгийн сүүлийн өвтөл нас бол миний амьдрал утга учиртай байсан уу үгүй юу гэдэг асуултанд хариулдаг. Тэгэхээр нэг тэр үед бас нэг сэтгэл готролд орж болно. Тэр нь эргээд ингээ харахаар үгүй миний хүүхдүүд миний хүснээр өсөж том болсонгүй. Миний ажил хөдөлмөр намайг хүснээр маань шагнаж урамшуулсангүй. Би юу нь юу исэн бэ гэдэг зүйл дээр сэтгэл ханамжтай нэг хэсэг хөрчүүлэн эсвэл ханамжгүй нэг хэсэг хөрчүүлэн. За тэгээ дээрэс нь энэ бүх цаг хугацаанд чинь ганцаардал гэдэг зүйл нэмэлтээр бүгдээр нь явж бонус. Сэтгэл готрлын хамгийн том зүйл ч одоо ихч дүү гэх юм ганцаардал шүү дээ. Би энэ хорвоо дээр ганцаараа юм уу гэдэг асуултанд бүх хүн үгүй шүү дээ. Хүн байгаа гэж хариулахыг хүсдэг. Гэхдээ сэтгэл готрлыг давж гарахын тулд тийм яга би ганцаараа л юм байна. Гэхдээ одоо хичээл үзье гэдэг л үгэн дээр очихгүй л сэтгэл готрлыг таахад аягүй хэцүү ингээл хүлээгээл. Би нэг Лори Сантос гэдэг PhD-ийн сэтгэл судлалын шилжүүлгээний PhD-ийг нэг хэлсэн үгнээс ишлэл татах гэж байна л да. Юу гэсэн бэ гэхээр яг нөгөө худалдаж авсан машин чинь ганган машин чинь ч юм уу эсвэл эд хөрөнгөч юм уу таныг бол аз жаргалтай болгодоггүй гэдгийг шинжлэх ухаан нотолчихжээ гэж ярьж байгаа юм л да. Тэгээд яг тэрийг тайлбарлавал за яг авсан аз жаргалтай мэдэрсэн байгаа хүмүүс бол байдаг бах. Яг хүсчихсэн зүйлээ худалдаж аваад тэгээд тэрийг хэрэглэх үед тэр аз жаргалтай мөчийг мэдэрсэн хүмүүс байдаг бах. Гэхдээ тэрийг тэр зүйл авсандаа биш зүгээр цорилго биелсэн гэж тайлбарлах хэрэгтэй болоо тийм ээ. Тийм тэгэхээр та сая яг нөгөө нэг Эриксны онлууд дээр ч гэсэн бидний амьдралын мөчлгүүдэд бий болдог онцлог даваанууд дээр нөгөө бидний зорилго биелээгүй үед тэр сэтгэл готрол болдог байх магадaltaйг ярьлаа. Тухайн үеүүдэд зорж исэн зорилго маань биелээгүй нөхцөлд бид нэр ер нь ямар байдлаар энэ асуудалд одоо хандах ёстой. Бидний одоо what's the holistic approach те. Биелээгүй нөхцөлд хамгийн ихний хариулт бол бусдыг буруутгах. Ер нь хөвчлэн тийм шууд хүмүүс тэгдэг. Бүх хүний хариулт хамгийн ихний хариулт. Энэ болоогүй шалтгаан нь би чиний төлөө амьдэрсэн болохоор миний хүсэл биелээгүй шалтгаан би чиний хийгснээр хийсэн болохоор гэд хамгийн ихний нэг буруут бол өөрлөгөө байдаггүй. Золиг гэж би ч одоо хүн биш юм бах та. Хэзээ ч тийм бодогдож байгаагүй. Би энэ дандаа л өөрийгөө буруутгадаг. Яг яаж гарч ирэх нь хамгийн их яг би чи special case дээ би ч одоо тийм байна. Харалтаа 3 нүдтэй байгаа шүү дээ. За окей. Тэгээд ер нь бол ингээд яг бусдыг л буруутгах тий. Бусад хүмүүс
миний шаардлагаар байгаагүй учраас л энэ үр дүнд хүрсэн. Эсвэл би бусдын шаардлагыг хэтрүүлэн биелүүлсэн учраас л энэ үр дүнд хүрсэн гэдэг ийм л зүйл дээр очдог. Тийм учраас бусдыг буруутгах тэгээд буруутгаж байгаа учраас бүх хүмүүсийг өөрөөсөө холдуулах, үр дүнд нь ганцаараа байх, ганцаараа удаан хугацаанд байсан учраас ямар ч хүнд хэрэггүй юм шиг санагдах, нийгэмд хэрэггүй тий. Би хэрэггүй юм чинь тэгвэл энэ хорвоод амьдрах хэрэгтэй юм уу гэдэг асуултанд очих энэ процесс ч ихнээсээ ахуулаад эсвэл хутарлын шин тэмдэг явсараад магадгүй жил 2 жилийн дараа гэхэд хэрэггүй юм бол амиа орлсон ч ядын гэдэг тэр нэг хамгийн эцсийн аюултай нэгцэг дээр л очих гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ хугацаа чинь өөрөө тийм амархан сарын дотор шууд бусдыг буруутгалаа би хэрэггүй гэдэг дүгнэлтэн дээр очихгүй л те тартагддаг. Найзуудтайгаа уулзах гэхээр найзууд нь өөр зүйл ярьдаг, өөрийнх нь ярьж байгаа зүйлээ сонсдоггүй. За тэгвэл энэ хүмүүстэй ч би ярьж чадхаа бэлдсэн юм байна гэл те. Бусдын төлөө би амьдарч ийсэн тэр зорилгууд маань тэр хүмүүс буцаагаад шагнал урамшуулах өссөнгөө, мэдэрсэнгөө. Тэгээ одоо би хүүхдүүдийн төлөө гэл амь насаа одоо дэнчин тавиад өнөөдөр би хавтартай болчлоо. Гэтэл хүүхдүүд маань надад одоо анхаарч халамжлахгүй байна. Би юуны төлөө амьдарсан гэл тэдний буруутганд яг эцэс төгсгөлд нь өөрийгөө буруутгана л та. Би явж л миний л буруу байсан юм байна шүү дээ. Би л буруу зүйлийн төлөө явсан байна. Би өөрийгөө бодох хэрэгтэй байсан байна. Гээд өөрийгөө буруутгаж эхэлж байгаа бол тэр сэтгэл гутралыг давж эхэлж байгаа. Одоо эмчилгээний шатандаа явж эхэлж байгаагийн тохио. Өөрийгөө буруутгаа. За тэгвэл би өөрөө юуг өөрчлөх юм. За би тэгвэл зоригтой. Би өөрийгөө эрүүл мэндийг авъя. Одооноос эхлээд би юуг өөрчлөх юм. Эхлээд зоригтой бай. Хоолоо өөрчлөе. Хөдөлгөөнтэй болын найз нөхдөдтэйгээ итгэе. Дахиад нэг итгэхэд үзье. Тэр хүмүүс муу зүйл хийх гэж оролдоогүй гэд. Ингээд явсараагаад үйлдэлээ өөрчилнө. Итгэл найдвар аавна. Маргаашиг харахыг хүснэ. Найз нөхдөдөө итгээд эхлэнгууд найз нөхд нь буцаагаад сайхан харилцаатай болно. Хүмүүст итгэж эхэлнэ. Нийгмийн нэг хэсэг буцаад болно. Тэгэхээр би байхгүй болчвол энэ хэсэг хүмүүс чинь бас намайг санах юм байна гэдгийг нь буцаж гарч ирээд би тэгвэл зорилготой, итгэл тэмүүлэлтэй энийг хийчихье гэдэг зорилгын шинээр гарч ирдэг гэсэн. Тэгээд би нэг зүйл дээр одоо мэрэгжлийн хүн дээр байгаа зөв хандлага асуумаар байна л да. Юу гэхээр бид нар ингээд эрүүл мэндийн тухай ер нь амьдралын маягтай холбоотой голчлон одоо эрүүл мэндийн асуудлыг хөндсөн сэдвүүдээр ярилцлагууд хийгээд штэ. Тэгэхээр энэ рүү хандж байгаа хүмүүсийн нийт олонлогоос дийлэнх олонх нь эмэгтэй хүмүүс байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ яахын аргагүй эмнэлгээр ч юм уу эсвэл одоо шүдний эмнэлэг дээр 6 сар тутамд та хүн болгоо очих ёстой бол 6 сар тутамд очдог хүмүүсийг хүүсээр нь ялах юм бол эмэгтэйчүүд нь илүү байдаг. Тэгээ яагаад ер нь яг манай нэг эмэгтэй хүн илүү жоохон аминдаа юм уу эсвэл амьдралдаа юм уу эсвэл эрүүл мэндтэй юм арчаатай байгаад эрэгтэй хүмүүс нь төдийлөн яг энэ төрлийн мэдээллийг авахыг хүсдэггүй юм уу эсвэл нэг юм сериосны яриаг ингээд цухтаагаад идэх юм уу нэг тийм хандлага надад зүгээр ажиглагтаад байгаа байхгүй би бас нэг хитэн дугаар хийчлээ шүү дээ яг нэг иймэрхүү байдлаар тэгээд ингээ ажиглаж яхад хүмүүс төрж байгаа над руу одоо төхөөд надтай энэ асуудлуудаар ярилцж байгаа хүмүүсийг ингээ харахаар ер нь л нэг 95% нь би баг худлаа яриаг баг эмхтэй байдаг. Тэгээд эрэгтэйчүүд болохоор яг магадгүй энийг үзээс суух цагаа арай өөр зүйлд магадгүй entertainment те эсвэл хошин шогонд ч юм уу эсвэл бизнест ч юм уу те зарцуулаад байна. Тэгээ яг гэтэл миний зорилго бол хүн бүрт хүрэх те энэ мэдээлэл яг тэгэхээр хүн бүрт хүрч иж бид нар нэг харилцаа холбоотой харилцаа хамааралтай болохыг би энийг ярилцлагын ихэнх үед би хэллээ шүү дээ. Эхнэр нөхөр хоёрын эхнэр нь үзлээ гэд бол төдийлэн эффект гарахгүй хоёулаа үзээд хамтдаа толгоогоо төгөх юм бол энд бас эффект хурдан үзэгдэх магадaltaй тийм. Энэ дээр одоо нийтлэг энэ бол миний ажиглалт шүү дээ. Тан дээр за би яг хоёр зүйл шууд бодогдож байна. Нэгдүгээрт нь би санал нэг байна. Нэгдүгээрт нь эрэгтэй хүн хөхтэй бэлэн байд юм шиг санагддаг. Тийм. Үхөхтэй бэлэн хизээд үү? Би 50 хүрээл болоо шүү дээ. Харамсалтай шүү. Тэснэ алга тасчтай. Энэ буруу канапа дарчлаа. Уг нь бол ойлгох канапа. Уг нь бас буруу. Би нөгөө канапад ойрд хэрэглээгөө хаана юу байгаа марцсан байна. Ашиглахаа боллоо. За
Би тэгж бодож байна. Өгөхтэй билэн. Би бас яг надад асуултыг чи айгүйх гайхдаг. Эхнэрүүд ирээл зөвлөгөө аваад нөхрөөгөө архинаас гаргамаар байна, өөр хүнтэй явуулахыг болиулмаар байна, ажил төрөлтэй болгомоор байна, тий хамаад өөрийнхөө төлөө байлгамаар байна. Намайг нэг хайрлаасаа хамгаалаасаа гэж яриад уйлал ингээл өгдөг. Би дандаа эхнэрүүдийн амаар нөхрүүдийг тодорхойлдог. Сэтгэл судлаачийн нэг хэцүү зүйл нь ганцаараа ярьж байгаа тохиолдолд би хажуудах хүнийг би төсөөлөх хэрэгтэй болдог. Тэгэхин тул би тэр хүнийг бүх даваа сул талуудыг техникийн даваа сул талуудыг тэндээс гаргаж ирдэг гэсэн. Тэгэхгүй ганцхан нэг хүний амаар би хосын харилцаанд зөвлөгөөх юм бол айгүй буруу. Яг ингээд хүний амаар тэр хүний төсөөлөөд ингээ хараад яг надад асуултыг ирчүүдээс асуудаг байхгүй. Яагаад өөрөөсөө төлөө ингээ хичээл зүтгэл гаргахгүй юм бэхээр 50 хүрэл болоо шүү дээ. Үгүй тэрнээс хаш урт насалж яах? Ир хурж яах? Гай болно. Үр хүүхдүүдтэй гай болно. Арх одоо дахиад 50 наснда архичин болчих юм чинь 90 наснда 40 жил арх уух гэдэг байхгүй. Тэгэхээр яах юм тэгж удаан хүн зовоод яах юм. Эсвэл угаасаа зориггүй болчих юм чинь. Тэгэхээр насны одоо нэгэн тал зориг ярьсан юм чинь тий. Зориг богино наслах зоригтой л байгаа юм шиг санагддаг. Шууд. Тэгээд нэг юм ихтлээ гэж 65-аас цааш төсөөлж чаддаггүй эрэгтэй хүн. Гэтэл эмэгтэй хүн бол ир хүрнэ. Тий ир хүрнэ. Би бол 90 настай ийм гоё эмээ байна гэдэг ингээ бүр төсөөлөгдөөд бараг өмсөж байгаа хувцас муцсан төсөөлөгдөөд тий яаж амьдрах нь төсөөлөгдөөд байхад эрэгтэй хүнд 55-аас цаашаа байхгүй. Тэгээд энэ хаанаас эхлэлтэй надад бас ингээд айгүй сонирхолтой байгаад байдаг л та. Хаанаас эхлэлтэй юм гэхээр ингээд найзуудыгаа ихтэй алдаад эхлэнгууд эрэгтэй хүнд ийм хүн алдах habit гэдэг юм уу? Одоо ийм зуршил үүсчдэг. Хүн алдагддаг. Эмэгтэй хүн бол нэг алдахад чинь болохгүй юм байна. Амьдралаа өөрчлөе, урт наслая гэл тэр болгоноос ингээл зориг аваад хүүхдүүдийнхаа төлөө гэл ингээл явдаг тий. Урт наслая гэд. Эрэгтэй хүн болохоор тий ингээл нэг магадгүй жилд нэг хүн заа тийм нас нь явах тусам жилд 2 найз нь ингээд яваад хаар би ч гэсэн удахгүй явах юм байна гэдэг юмдаа баг ингээд төчөл хаашаага бол бэлдээл бэждэг юм шиг санагддаг. Тэгэхээр нэгдүгээрт нь нэрчүүд бол үнэхээр өхмөр байгаа мó гэдэг би бол баг шууд ингээд асуумаар санагддаг. 55 гэл өхмөр байгаа мó. Энэ амьдралыг тийм их дуусгамаар байгаа мó. 70 настай Монгол ирчүүд өнөөдөр те их байгаад эмэгтэйчүүдтэйгээ зэрэгцээд адилхан амьдрал ямар гоё вэ гэдэг яагаад өөрөөсөө оролцоог тавьж чадахгүй байгаа. Эрэгтэйчүүдийн аюу амархан бодож чаддаг юм G класс авч байгаа бол манай найз би ч гэсэн чадна. Зорилгоо тэрэн дээр бол харьцуулаад аюу амархан тавьчихж байна. Тэгээд бодож байгаад G класс авчдаг байхгүй. Эсвэл зайсан тийм байр авчи тий. Манай найз чадсан юм чинь. Гэт хичээсээр агаал гадаа хурж одоо нар халаал нөн туулын мөсийг долоогоод зайсангийнхан 3 өрөө байрыг аваад хүүхдүүдэд оруулаад миний зорилго дууссан. G класс авсан зайсангийнхан 3 өрөө байрыг авсан. Чи надаас юу хүсэж байна? Эхнэрээсээ тэгдэг байхгүй. Эхнэр бол тэр хүнийг 75 хүртэл наслахын тулд дараагийн 40 жилийнхаа амьдралын загварыг эрүүл байлгаач тээ. Тэ чи дахиад 40 жил амьдрын штэ. Чи гоё хүүхдүүдийнхаа үр ач нарыг харна штэ. Тэр үедээ чи таягтай явах юм уу, тэрэгцэртэй явах юм уу, хэвтрийн байх юм уу гэдэг чи ойлголтоо. Одооноос ахуулаад тэрэндээ бэлтэлтэй урт хугацаанд энэ амьдралыг аз жаргал мэдэрч амьдрын штэ. Чиний над би физиологч нь хидэд үхэх гэн тэр цагт л үхэн штэ гэдэг ихнэрүүд нь хажуунаас нь шаардлага тавиад байдаг. Нөхрөөдөө тийм төсөөлөл байдаггүй. Тэгэхээр нэг хамгийн ихний бодож байгаа юм бол тэр байна. Нэгдүгээрт нь төсөөлөл байдаггүй. Хоёрдугаарт нь эрэгтэйчүүдийн хувьд за 80 70 оныхон дээр л одоо их хвчлэн ирж байгаа учраас би шууд найз нөхдийн одоо нөхдийн төлөө амьдрах амьдрал гэх юм уу тэр бол яг өөрийнхөө төлөө амьдрах гэдгээс илүү байдаг. Тэгээ би түрүүнд хэлсэн чинь цаг хугацаа мөнгө найзуудтай өгөө сурцсан. Хамгийн том өгдөг юм бол цаг хугацаа. Хосын харилцаанууд дээр ингээ хараад ахаар хамгийн том асуудал өрдөөсөө эмэгтэйчүүд чи гэртээ байгаа ч л гэдэг байхгүй. Тэнгууд нөгөөт нь гэртээ байна гэхээр манай найзуудаа чинь асуудал биш. Энд чинь гэр бүл, миний гэр бүл. Намайг өсгсөн тэр хүмүүс. Ээж аав байхгүй хахад миний найз л миний хажууд байсан. Миний анхны найз охин дээр байсан. Манай эмээг нас ороход байсан. Намайг мөнгөгүй байхад надаас хайтаа өрөө зээлсэн. Олон юм яриаггүй. Машин маань нэвтрэхэд харанхуй шин над дээр ганцхан найз маань л ирсэн. Энэ бол миний гэр бүл гэд ингэдэг. Тэгэхээр энэ нэг найз нөхдийн харилцаа, тэрний нэг юм brotherhood тэ ахын дүүсийн энэ холбоо харилцаа чухал. Гэхдээ өөрөө өөрийнхөө амьдралын 24 цагийг өгөхөр чухал юм уу? Гэтэ бодох хэрэгтэй. Тэр 24 цаг чинь хуваарлалтаараа ингээд байгаа штэ. Хүүхдийн 30 минут, эхнэрийн 30 минут, ажлын 8 цаг, ээжийн 30 минут тэ одоо найз нөхдийн 1 цаг гэд ингээд байна штэ. Тэгэхээр дасгал хөдөлгөөнийг оруулахгүй. Дасгал хөдөлгөөний 30 минут тэ цаг зөв хооллохын цаг
30 минут гэдэг ч юм уу ингээд өөрийнхөө төлөө сурч мэдэх 25 минут гэдэг ч юм уу байх ёстой шүү дээ тэр 24 цаг чинь. Гэтэл тэр чинь одоо нэг юм манай монголчууд яг монголчууд ч бас биш байх л та. Ер нь ингээд хүмүүс нэг юм хүнд ингээд цагаа өгч гайгүй дуртай. Одоо ингээд ажлын 8 цаг гэдэг ингээд яриад байдаг байхгүй надад тэр маш буруу ойлголт. Ажлын 8 цаг гэхээр миний 8 цаг би дарагтаа өгсөн дарга маань буцаа надад цалин өгдөг. Гэт тэр 8 цагт миний амьдрал өрнөж байгаа гэдгээ мартчихдаг. Тэр бүр боддогчгүй. Тэр 8 цагт би аз жаргалтай байх уу, үр бүтээлтэй байх уу, миний тарихтай хийсэн зүйлээс аз жаргал мэдрэх үү. Тэгэхээр ажлын 8 цаг дээр ч гэсэндээ бид нар захирлын цаг гэд өөрийнхөө амьдрал өрнөж байгаа гэдгийг мартчихдаг. Тэгэхээр цаг хугацаа болгон хэдий ажлын 8 цаг нөө найзууд өгж байгаа цаг байна уу, эхнэрийн цаг байна уу үл хамааран бидний амьдрал өрнөж байгаа гэдэг дандаа санах хэрэгтэй. Ажлын гэлт хичгээрээ захирал намаа юу хийн гин тэрийг л хийн. Энэ 8 цаг бол тэр хүнийх гэдэг ингээ хүнд зүгээр бэлгэлчих болохгүй шүү дээ цаг хугацаа. Тэгэхээр ингээ эрэгтэйчүүд цагаа хүнд бэлгэлдэг. Бити тэрийг бэлгэлээч. Бас зорилгоо 50 насаар дуусгачдаг. Бити тэгээч. Тийм хоёр зүйл л энэ дэр хэлээ та. За нэгэнт одоо миний тухай бидний тухай ярьж байгаагийнх надад яг нэг төрсөн сэтгэлдээ би яг одоо нуулгүй хуваалцчих гэж бодлоо л доо. Юу гэхээр эрэгтэйчүүд Монгол залуус гэхэлэр насыг нь жоохон яачлаа те. Залуу болгочлоо. Ер нь Монгол эрэгтэй хүмүүс хитрхи амиа бодсон байна. Их амиа хичээж дээ те. Энд ч одоо юу амьдрал чинь зөвхөн таны зөвхөн хүсэл мөрөөдлөөр явж байгаа зүйл биш те. Та энэ хорвоо дээр төрөөд энэ усыг нь нуугаад ёсыг нь дагаад энэ байгаль экологоос бүтэж байгаа зүйлсээр бий болсон материалыг эд зүйлсийг та худалдаж авч хэрэглэж байгаа бол та эргээд энэ нийгэмдээ ямар нэгэн зүйлийг хийх ёстой. Та төлөөсөө төлөх ёстой. Зөвхөн таны амьдралд даваа шаарлуулж явах ёстой зүйл биш те. Та G классаа аваад сэтгэлчээ ханаж байгаа бол тэр окей сайн байна те. Гэхдээ энэ нийгэмдэр байгаа асуудлуудад гар бие оролцоод шийдээд яваач. 50 наснда өөхөх тухай бодоод тэгээд үхэж байгаа бол та хитрхи эрт амиа бодоод яваад өгч штэ те. Үлдэж байгаа хүмүүсийг хайрлал та тэдэнд бас эвтэйхэн орчныг бий болгоод үлдээчээд явахыг хичээлдэ. Хэрвээ тэхгүй бол та тэхгүйгээр амьдарч болно. Тэхгүйгээр амьдарч болно. Хэрвээ та тэгж амьдрий гэж бодож байгаа бол ганц бие ёо битгий нөхөн төлж битгий хүүхэд хий битгий ардталтай хүн амтан үлдээ. Тэр хүмүүс чинь таныг явсны дараа харуулсалт дүүрэн дутуугийн мэдрэмжтэй амьдрах болно. Та бити ийм ой гашуу дундуур тэднийг хөл нүцгэн алхуул л та. Зүгээр л ганцаараа ингэж 50 нас хүртэл амьдрий гэж байгаа сайхан найз нөхдөдөө сайхан галзуу сайхан найзлж амьдарч байгаа л явал та. Гэр бүл битгий бий болголтоо тий. Зүгээр надад бол хитрхи одоо тэр ахнар байна л да. Ер нь бол би чиний ярианаас ойлгоход тэр ахнар бол хитрхи амиа бодож байна. Зүгээр л тий одоо энэ нийгэмдэр чи шийдэж болох зөндөө асуудлууд чинь төвжирлээ шийдэлтэй ядаж. Яг амиа бодоод байна уу эсвэл зорилго нь дуусчаад дараачихын зорилгыг мэдтгүү. Тэгэд тэр зорилго би тавиад байгаа зорилгод нь зөвхөн өөрөө л байгаа байхгүй юу? Өөр болон өөрийнх нь хүрээллийн нэг 10 хүн л биш тий. Энэ чинь мань эд чинь олуулаа штэ. Энэ хотод мань эд чинь сая 800 амьдарч штэ тий. Тэгэхэд энэ хүмүүстэй чиглэсэн юм аа л дээ. Тэгчих юм бол энэ хорооч айгүй амархан асуудал нь бага. Тэгээ аз жаргал нь ихтэй амьдарч болох гээд байгаа байхгүй юу? Боломжгүй зүйл биш байхгүй тий. Өөрөө байртай машинтай болоод хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж болж байгаа бол нийгэмд би юу гэж болох юм? Хэнийг сургаж болох юм? Гэхдээ энэ хартаа тэр байртай машин одоо зүгээр G класстэй хагас тэрбум төгрөгөөр авж байгаа машин яг үндэ таныг яг төгжрэлт ингээл явуулж хахад яг ижлэхэн машины үргийг гүйцэтгэл явж байгаа штэ. Гэхдээ та хагас тэрбум төгрөг худалдаж авах тэр мөнгийг олохдоо хин нэгний боломжийг хулгайлж авч байгаа бол that's fucked up нэрнгэсээ. Тийм штэ. Бас тийм хүмүүс байгааг нь бүгд л мэдж байгаа штэ. Яг үнэндээ те. Тэгэнгუთ тэр хүмүүс хитрхи амиа бодсон бусдын боломжийг хулгайлсан байжсэн эрт үхэнгуудаа өөрийнхөө тойр үрэлж байгаа ойр дотнохоо хүмүүсийг харуулсалт дондор хөл нүцгэн алхуулж байгаа байхгүй that's fucked up тий тэр амар буруу байхгүй тэгээ би ингэж хэлэх нь зөв ч юм уу буруу ч юм мэдэхгүй гэхдээ надад төрсөн сэтгэл би нуумаргүй би зүгээр хэлье гэж бодлоо тий мэдээж энийг эмхтэй хүмүүс үзнэ дийлэх болгох нь угаасаа эмхтэй хүмүүс үзээд байгаа. Өөрчлөн баярлалаа. Тийм тэгээд за надад баярлахад нь би нэг тийм тэдрийг баярлаасаа гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ зүгээр энийг өөрсдөнд нь сонсохоорой тий. Тэгээд энийг намайг хэлж гин гэж битгий хэлээрээ энэ бол нийгэм хэлж байгаа. Тэгээд нийгэм зүгээр яг танд зориулаад энийг хатуугаар хэлдэггүй байх. Тэгээд хэлэх ёстой, хин нэгэн хэлэх ёстой тэр нь бий байлаа. Харамсалтай байна. Тэгээд танд
ингээд дотор чи нэг юм хөдөлгөө дуурч хүрээд миний өдөөс ямар нэг юм аваа шидмээр байгаа бол харамсалтай таны дийлэгцэл хаагарах болно. Насаа уртсаг гэж л. Насаа уртсаг би танд хэлээд бэлтгэл. Тэг ингээд ер нь бол ингээд сэтгэл зүйд байгаа асуудлуудыг шийдэхэд баг та бие биелдэртээ цаг зарцуулаад хөлсөө гаргахад таны асуудлын нилээд хэдэн хувийг аваа хайчихна. Таны ядаж юмыг ингээд ийм clear нөгөө нэг ийм одоо юу хийх нь тодорхой. Тийм юмыг нэг арай нэг ийм өнгөлгөөр харах боломж өгдөг байхгүй. Та өглөө босоод бэлтгэл хийчээ тэр өдрийн амьдралыг өнгөрүүлээд нэг 7 хоног 14 хоног яваад үз. Тэр танд шал өөр мэдрэмж өгнө. Та тэр нөгөө тавьсан байгаа зорилгодоо нэмээд янз бүрийн жижиг зорилгууд бий болгоно. Магадгүй тэрний дараачийн зорилгыг бүр илүү томоор тавина. Зөвхөн таны зорилго дотор таны гэр бүл хамаарагдах болно. Найз нөхөд хамаатан садан энэ нийгэм таны хүрээлэлгээд амар олон хамрагдах боломжтой болно тий. Энийг эхлүүлэхдээ нэг өдөр зөөр босоод нэг хин нэгний үгийг сонсоод хийчдэг байхгүй. Энийг багаар те зөв үйлдэлүүдийн олонлог байж ш тэнд амар гой үр дүн болох байхгүй те. Йоо. Намайг битэн гэж бухимдуул та. Монгол эрэгтэй хүмүүсийн дундаж нас хэдийг мэдчихэж байгаа те. 65. Эмэгтэйчүүдийн 75. Тийм. Тийм ер нь 10 жил те. 10 жилийн зөрөө өөр улсад байхгүй. Дандаа Оросын холбооны улсад л байгаа. Тэр чинь яг архины хамааралтай улс орнуудад л байгаа. Орос, Тажикстан, Казахстан одоо тэр юуны the land of vodka. Тий. Орос хүртэл одоо гэхдээ 19 рүү орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд шинэ Орос арх удаггүй. Хөөе 19 рүү гэдэг нь 10 гэдэг 19 рүү орж ирж байгаа. Орж ирж байгаа. Таслаа тавил та. Уучлаарай. Тийм учраас манай Монгол ирчүүд энэ дээр яг өрсөлдөхгүй байгаа юм аа. Тэр эд материал нэр хүнд гэхээсээ илүү насаа уртсгаж өрсөлдвөл энэ бол хамгийн гой классик юм шүү дээ. Хүш нэг нийгэмдэр нэг ийм их юм ажиглагдаад идэв. Тэгээд нааг бүр ингээд арилэргийн хөдөлгөөд ингээд захтнуулаад байдаг байхгүй юу. Тэр нь юу гэхээр за нэг тамхи татдаг хүн байж л дээ тий. Тэр тамхи татдаг хүн тамхи татж байгаа хүндээ чи одоо болоо тамхинаас гар гэж хэлж иргэнэ. Тэгсэн чинь нөгөө сонссон хүн нь за чи одоо өөрөө тамхи татдаг юм чи юу гэдэг байгаа гэж хэлж байгаа байхгүй юу. Гэтэл яг энэ дээр би зөвийг нь олж харж чадахгүй байхгүй юу? За. Тэр хүн сайныг хүсээд тэр хүнд зөвлөгөө өгж штэ. Одоо тамхи татах нь бол муу. Гэхдээ одоо бүдүүн хүн байж чи тураа гэж хэлж болохгүй гэж яриад байгаа байхгүй юу? Энд чинь тэр хүн өөрийн туулж байгаа зовлонгоо мэдчихэд чи турсан дээрээ энэ бүдүүн байх чинь хэцүү. Чи тамхинаас гарсан дээрээ тамхи татах чинь муухай байна гэж яагаад хэлж болтгүй юм бэ гэдгийг би ойлгохгүй байхгүй. Манайхан нэг тийм нэг юм дүрм зохиоцсон байна цаан чинь. Татдаг л бол нэндээ шаардлага тавьж байна. Чи өөрөө хэн болчих юу яриад байгаа. WTF. Тиймстэй. Тэр чин та өөрөө ямар нэгэн алдаа дутагдaltaй байж болно. Гэхдээ тойрон хүрээлж байгаа хүмүүсээсээ тэр дутагдлыг хаяачаа гэж хүсэж болно шүү дээ. Яагаад заавал тэ бүр төгс шейптэй болж иж та тур гэж хэлэх хэрэгтэй юм. Тэр чинь айгу буруу санагдаад байгаа байхгүй юу? Ээж аав хэлдгээр хүний үг сонс. Хүний үг сонслоо тий. Нэг тийм үг гэж спан дээр хүний үг сонсдгүй хөгшөрдгүү гэж нэг үг гэдэг байхгүй юу? Яагаад? Хөгшөрөх гэдгийг нөгөө нэг одоо ойлгохдоо ухаан дуусах биш те нөгөө мачур болно гэж. Ухаантай болно. Хүүхдэрэл байгаад байна штэ. Тийм хүүхдэрэл зөрүүдлэл, уурлал надад таалагдахгүй байна. Наачаас тоо гоё үг. Тийм байгаа. Гэхдээ манай дээр хэрэглэл хүш би ч угаасаа хүшгэх байгаа штэ. Би хүүхдэрээ байхыг хүсдэг. Тийм. Ер нь бол ухаан суух гэдэг чинь өөр аюул гоё штэ те. Ухаан сууна гэдэг чинь яг бусдын шаардлагыг олж сонсоод чихээ нээгээд чи яг надаас юу хүсэж байгаа юм гэдгийг олж сонсоод за окей чи надаас ийм хүсэж байгаа чинь би ойлголоо. Гэхдээ би өөрийнхөө төвшөнд энэ хүртэл нь л хий. Тэгээ чи даад шаргалтай байж чадах уу? Тэгээд энэ дахиж чи бухимдахгүйгээр хоёлаа ингээ ойлголцоод хамтарч чадах уу гэдэг яг хосын харилцааны хамгийн чухал зүйл байхгүй. Тэгээ одоо маш олон хосууд яагаад залуу дээрээ салаад яагаад тэ амьдралыг хэдхэн жилийн дотор дуусгаал зөрөгтэйгоор хүүхдүүдээ ингээл хоёр тийш нь болгоол тэгэл хоёлаа гэр бүлтэй болохгүй тэгсэн мөртлөө дундаа хүүхдүүдээ өсгөө тэгтээ хамт амьдарч чадахгүй байгаад байгаа вэ гэхээр яг тэр хүний үг сонсоод тэндээс энэ хүн надаас юу хүсэж байгаа юм гэдэг асуултыг өөрөөсөө асууж чадахгүй байгаа учраас чиний ярьж байгааг би ойлгох хүсэхгүй байна миний ярьж байгааг чи ойлгож байна уу гэд хоёр талаас хуйлаа тэгээд дээ тэнгуут чинь нэг нэгнийхээ хүслийг ойлгохгүй болохоор чинь тийм чи харилцаа явагдахгүй шүү дээ. За би ярьцлагынхаа дараагийн хэсэг рүү ормоор байна. За.
орохын тулд би өнөөдөр ерөнхийдөө үзэж байгаа хүмүүстээ би бас хандаад нэг зүйлийг тодруулаад хэлчихмээр байна. Тэр нь юу вэ гэхээр бид өнөөдөр нийт хүний одоо сэтгэл зүйн онцлогт бий болсон онцлог зүйлс одоо янз бүрийн асуудлууд тэр бүгдийг бид барьж аваа бүгдийг нь ярьж чадахгүй. Ярихыг ч би хүсэхгүй байна. Зүгээр яг энэ мөчөд хэрэгтэй гэж бодсон зүйлийг би түүрлээд ярилцаад танд хэрэг болохоос мэдээлэлд өгөх хэрэгж байгаа. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ нь ингээд дуусч байгаа гэсэн үг ш. Бид нэр дараачийн нэвтрүүлгүүдээр асуудлуудыг илүү гүн гүнзгий орж арай өөр асуудлуудыг өөр талаас нь очоод хүрээд танд ингээд хүргэх болно, танилцуулах болно. Тэгээ гол нь юу вэ гэхээр нэг дор олон мэдээлэл өгөх шаардлагагүй. Тэгээ танд үлдэх нь чухал. Тэгээд үлдээд тэр нь эффект бий болгоод таны амьдрал дээр өөрчлөлт болох нь чухал. Тэгээ би өнөөдөр яагаад дэлгэрмэнттэй хийж байгаа ярилцлаган дээр дарс байлгаж байгаа шалтгаанаа яг одоо тайлбарлах гэж байна. Юу вэ гэхээр манай улсад архины хамааралтай болцсон байгаа хүмүүсийн тоог яг судлаад үзэх юм бол гэр бүл болгоны цаана нэг хүн байгаа гэж одоо нэг тийм дам яриа байдаг. Гэхдээ яг тоо баримтыг судлаад үзвэл харьцангуй их хамааралтай болцсон байгаа хүмүүсийн насжилтан ч гэсэн их залуу болцсон байгааг яг та практик амьдрал дээрээс надаас тоо баримт хүлээлгүйгээр та өөрөө тим гэж санал нэгдээ толгойд өгөх байх гэж би найдаж байна. Тэгээ дээрэс манай арх үйлдвэрлэгч компаниудын жилдээ төлж байгаа татварын дүнг харахад хүртэл өндөр байгаа маань ерөнхийдөө энийг бас нэг өөр өнцгөөс тайлбарлаж болох үс нэг өнцөг гэж би бодож байна. Тэгээд архины зөв хэрэглээ гэж байдаг. Энэ бол байдаг. Арх огт хэрэглэхгүй байж бас болдог. Тэгээ нийгэмтэй бидэнд бий болцсон байгаа зуршил найр наадам ямарваа нэгэн газар очиход ширээн дээр байдаг заавал арх агуулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Энийг уудаг. За манай одоо ардын өөрсдийнх нь айраг гэдэг ундаа хүртэл өөрөө градустай таныг одоо согтоох одоо үйлчлэгээтэй байдаг. Тэгээ энэс шууд ингээ гарна гэдэг бол тийм амархан зүйл биш. Мэдээж хэцүү байна. Тэгээд энэ хамааралтай болцсон байгаа хүмүүс дээр яг таны хийсэн дүгнэлтийг би бас сонсомоор байна. Ер нь бол одоо бүх нийт хүмүүсийг бол та хамарч ярьж бол чадахгүй байх. Гэхдээ тань дээр очсон байгаа хүмүүс дээр яг энэ нөгөө хамааралтай байгаа хүмүүс нэг асуудал. Энэ бол эрүүл мэндийн эмгэг шүү дээ тий. Харин тэрийг тойроо хүрээлж байгаа хүмүүс бол бас шал өөр асуудал. Тэнд ингээ хоёр асуудал ингээд хоорондоо хамтран амьдраад байж идэг. Тэгэхээр эхлээд архины хамааралтай байгаа хүмүүсийн тухай би ярмаар санагдлаа л да. Ер нь бол тань дээр очиж байгаа хүмүүс яг ямар шалтгааны улмаас хамааралтай байна гэж та ажиглав. За эхлээд би хоёр үе шаттай хариулъя. Хүүс бас айгуу чухал байна. Тий. Нэгдүгээрт нь яг тэр үндсэн асуултанд хариулахаас өмнө хин над дээр ирдэг гэхээр архины хамааралтай хүмүүс эхнэрүүд ирдэг. Би нөхөртөөгөө үргэлжлүүлж амьдрах нь зөв үү? Архины хамаарал хүндрээд эхлэхээр хин дээр хамгийн том асуудал үүсдэг вэ гэхээр эхнэр бол хайртай учраас тэр хүнтэй насан туршдаа хамт амьдрнаа гэдээ өөртөө шийдвэр өгсөн байгаа шүү дээ. Хүүхэд архичин автайгаа хамт амьдрнаа гэдэг шийдвэр төрөхдөө өгөөгүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр эхнэрийн хувьд бол за архичин байна уу үгүй байна үл хамааран энэ хүн миний амьдралын нэг хэсэг учраас би тэр хүний нэг хэсэг байна гэдэг анхны амлалтан дээр амьдрдаг бол хүүхэд эрүүл автай байхыг л хүсдэг. Эрүүл ээжтэй байхыг хүсдэг. Тийм учраас хүүхдүүд бол уучлаарай нэг тэсгүй нэ. Энэ бол надад үнэхээр дарамттай байна гэд хүүхдүүд шууд эсэргүүцлээ илэрхийлдэг. Ингэнгууд ээж нарт шууд тохио орж ирдэг. Би хүүхдийн төлөө энэ хүнтэй үргэлжлүүлэн амьдрах уугүй юу гэдэг тохио. Тэгэхээр хамгийн ихний одоо шууд сэтгэл судлаач дээр ирж байгаа хүмүүс бол яг эхнэрүүд архины хамааралтай хүнтэй хамт амьдарч байгаа эхнэрүүд л ирдэг. Тэгээд ихэвчлэн хүүхдээ бодож ярьдаг. Миний хүүхэд өсвөр настай. Одоо цан ааш нь өөрчлөгдөд байна. Автаа ол юучтэй ярьдаггүй. Автаа дургу бүр үзий яддаг. Би одоо тэг хүүхдүүдийн төлөө салах уу яах уу гэд. Тэгэхээр энэ дээр ингээд шууд ингээд хүүхдээ бодоод сал өөрийгөө бодоод амьдр гэдэг шийдвэр айгүй хэцүү. Маш хэцүү. Хүүхдээ бодоод хамт амьдраад байна гэж боддог. Яг үнэндээ хүүхд нь аваа үзий ядал насан туршдаа би энэ хүн шиг л амьдрахгүй гэдэг бодолтой л өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр маш хэцүү. Тийм хүмүүс ирж байна. За хоёрдугаарт нь яг архины хамааралтай хүмүүс юунаас болж архины хамааралтай болд юм бэ? Монгол улсад архины хамааралтай болж байгаа хүмүүс ямар ажил хийдэг, ямар албан тушаал дээр ажилтیں۔ Ямар зорилготой
гэдгээсээ л арчин болох уугүй гэдэг нь шууд тодорхойлогдно. Хэрвээ тодорхой нэг албан тушаалууд дээр ажилладаг бол тэр нь захирал, менежер, хүн удирдах ёстой, борлуулалт хийх ёстой, хүнийг найрах ёстой, гэрээ хэлцээрүүд, Монгол улсын гэрээ хэлцээрүүд бүгд орой архины ширээний ардлал өрнөдөг. Тэнд эмэгтэйчүүд их байдаггүй, эрчүүд хоорондоо гэрээгээ хийдэг. Гэрээгийн нь бол цогт байх хэрэгтэй. Эсвэл хиний дайлах хэрэгтэй. Таалагдах ёстой. Тийм үү гэж тэгээ подкаст үзэхгүй байгаа юм шиг сонсохгүй байгаа юм шүү дээ. Магадгүй би нэр шууд энэ дээр бол баг шууд тэгж л бодож байна. Тэгэхээр энэ дээр ингээд тодорхой албан тушаалууд дээр хийж байгаа салбараасаа ялангуяа уул уурхайн салбар, төмөр зам би шууд хэлж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд боловсрол эрүүл мэнд ч гэсэн. Ингээд ингээд ер нь гэдэг Монгол улсын бүхэл салбар бол өөрөө архины хамаарал үүсгэх эрсдэлтэй. Тэгэхээр ингээд албан тушаалууд өөртөө ингээд баярын ширээний арт ингээд арх байж идэг гэж шүү дээ. Уухгүй бол захирал нь харж идэг тий. Чи яагаад уугаагүй ингээд ийм соёлтой учраас архины хамаарал үүсгэх эрсдэл манай Монгол улсад маш өндөр байгаа. Маш өндөр. Тэгээд захирал бол гэрээ хэлцээр хийх ёстой бол. Тэгээд дээрэс нь найз нөхөд олон бол. Тэгээд тэр чинь нэг төрсөн өдөр баяр наадамчил олон болоо явна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд зорилго нь бас яагаад чухал юм бэ гэхээр би гэрээ хийж мөнгө олдог гэдэг бодолтой хүн бол архины хамааралтай болох магадлал шууд өндөр. Буюу ярилцлага хийж тэр нь төрийн бус байгууллага үл хамааран шүү. Хүнтэй яриа хийж миний ажил явдаг гэж өөртөө бодсон хүмүүс арх уух зөвшөөрөл өөртөө хүчиж байгаа байхгүй. Тэгэхээр 7 хоногт 3 удаа би байгууллагатаараа байна уу, найз нөхөдтэйгээ байна уу, ямар нэг ярилцлага өрнүүлж би мөнгө олдог. Тэгжээж би ихнэр хүүхдэд тийжээдэг гэдэг бодол байгаа л бол тэр ингээд урт хугацаанд архины хамааралтай болох эрсдэл өндөртэй л гэсэн үг. Тэгээд би нэг юу хийсэн шүү дээ, шууд салбар хийсэн шүү дээ. Уул уурхайн салбарынхаа 14 хоног ажиллаад 21 хоног ажиллаад ч юм уу те. Тэгээд 7 хоног 14 хоног амраад буцаа явдаг. Энэ хугацаанд архиталт болдог. Төмөр зам 2 хоног ажиллаад 1 хоног ажиллаад 2 хоног амардаг ч байлоо. Тэгээд тэрэн дээр ингээд архиталт болдог. Тэгээд би энэ дээр яагаад ингээд шууд энэ системийн архиталт гэж би хэлнэ. Системийн архиталтын үр дүнд энэ дундаас өөрийгөө бодож эхнэрийнхээ үгэнд ороод ч юм хүүхдүүдэд анзаараад архины хамаарлаасаа гараагүй л системээр явсаар агаал 45 наснда зорилгонд дуусаал тэгэл ганцаар удаг болж байгаа байхгүй. Өмнө нь бол найз нөхөд гэрээ ихжсэн найз эсвэл нэг найзын төрсөн өдөр шилтгантаа гаргаж байдаг байсан бол одоо гэртээ ганцаар авч байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ тэр чинь архины хамаарч одоо бүр нэг энэ амьдралаас цухтааж штэ. Надад зорилго байхгүй юу байхгүй би архигүйгээр амьдарч чадахгүй орой дэлгүүр орохороо би заавал архи удаг авдаг. Тэгэд энийг би зогсооч чадахгүй. Ингээ өөртөө итгэхгүй. Энд чинь ингээд нэгэн тал донтолт болчихж байгаа учраас өөртөө итгэхээс нааш тэр донтолтоос гарч чадахгүй шүү дээ. Тэгээд энэ нэг яагаад надад ингээд бүр ингээ гүн гүнзээ суудсан бэ гэхээр төгсөж ирж байгаа хамгийн анхны зөвлөгөөнүүдийн нэг нь би замын өдөд зөвлөгөө өгсөн байхгүй. Тэгээд тэнд ингээд битүү араасаа зөвлөгөөнүүд орж ирэл зөвлөгөө гэж юугаач мэдэхгүй баг хүмүүсийг сонсоол ингээд сонсож байхад яг төмөр занд ажилладаг нэг залуу 26 настай шоронд 3 жил болцоод гарч ирээд ажил олдохгүй байна гэд тэгжээс аахгүй. Тэр хүний амьдралыг яг ингээд бараг 90 минут ингээд орчим сонсож байхад тэр хүн ердөөсөө төмөр замын сургуулийг төгсөөл төмөр замд ороод замын өд дээр очингуудаа яасан бэ гэхээр 1 хоног ажиллаад 2 хоног амардаг. Эхний өдрөө архи уудаг. Яг тэр бүх хүмүүс чи сайн ажилтан баймаар байл. Энэ л бидний хийдэг юм шүү дээ. Чи уу наадаа. Ёсын даг. Тэнгууд нэг зорилго нь юу байсан бэхээр сайн ажилтан байхын тулд би нэг уух хэрэгтэй юм байна. Тэрнээс тэр хүнд арчин болно гэдэг зорилго байгаагүй, сайн ажилтан байл гэдэг зорилго байсан. Дурч байгаагүй л байгаагүй. Сайн ажилтан байхын тулд тэр хамт ажилтдаг хүмүүстэйгээ амралтынхаа эхний өдрийг зориулах хэрэгтэй байна л гэдэг шаардлага ирсэн. Шаардлагыг 100% биелүүлсэн. Тэгээ 2 жил архи ууж явж байгаад их нартай байсан ихнэрээ зодоод ингээд бүр ихнэр нь бол хүчрхийлэл гэдэг ингээд салаа явж байгаа. Архи ууж явж байгаад нэг хамт уудаг байсан нэг хүнээ хутгалаад гимтээчж байгаа байхгүй. Тэгээ 2 жилийн ял аваад шоронд ороод 2 жилийн дараа гарчсан чинь шоронд орсон архивчин ажилд авахгүй. Гэд тэр үеийн тэр нэг цэл залуугаар нь. Цэл залуу 26 ах настай. Тэгээ би тэр хүнд ингээд бүх юмыг сонсчоод та сайн ажилтан байх гад л архи уусан юм байна шүү дээ гэж асуусан. Тэр хүн уйлсан байхгүй юу? Би зүгээр л сайн ажилтан байх гал архичин болсон юм уу? Тим гэж юу гэд. Тэгэл тэр үед би сэтгэл судлаач болсон айгүйх баярлж байсан. Би буруу юм сонгоогүй юм байна. Би ингээ хүнд ямар зорилгын хүрээнд, ямар бодлын хүрээнд, ямар донтолтонд орцсон бэ гэдгийг би тайлбарлаж өгч чадчихна гэдэг бол надад амар гоё байсан. Тэгээд тэр хүн ажилд орсон хэсгийг би мэдэхгүй. Гэхдээ ингээд та муу хүндээ арчин болоод
шоронд орсон биш ээ. Та ингээд энээсээ та гарч чадах уу гэдэг асуулт асууж ирсэн. Тэгээд тэр хүн хичээл гээл тэгжсэн. Тэгээд хичээсэн байх л гэж би найдаж байна. Тэгээд одоо ингээд тэрнээс хойш ингээд зөвлөгөөнүүд маань дандаа яг тайлбарлаж өгдөг. Яг ямар зорилгын хүрээнд юу хийж явж байгаад өнөөдөр энд хүрсэн юм бэ? Энд та өнгөрсөнд юуг олж хараагүй учраас тий ингээд ингэрсэн. Та цаашдаа энээсээ салж чадах уу? Өөрчилж чадах уу? Одоо их иддэг тий орой олон цой иддэг бол цойнгоосоо салж чадах уу? Найзуудтай үгүй гэж хэлж чаддаггүй 7 хоногт 3 удаа арх уугаад байгаа бол та тэрнийг багасгах чадах уу? Тэгэл уухаараа би 500 г арх ууж ижил тэр чинь миний норм штэ гэж боддог бол та тэрийг 200 г дээр ядаж барьж чадах уу? Хойлоо наашлуулъя. Хараад үзье. Тэр нэг 7 хоног 14 хоног жимд явбал гоё олон та туршаад үзгэсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан чадахгүй гэж бодоод байгаа зүйл тэр нь хойлоо оролдоод үзье. 2-7 хоног та чадахгүй гэхээр хичээ. Хичээж болж бол сар болгоё. Сарыгаа 3 сар болгоё. За ямар вэ? Тэгээ дундаа норм гаргаж ирнэ л гэсэн. Тэгээ яг өөрөө өөртөө ингээд шударгаар ярилцаад ямар зорилгын хүрээнд би энэ донтолтонд орсон бэ гэдэг миний бодлоор тэр хүн ойлгож байгаа айгу том бөглөөс юм шиг санагддаг. Яг тэр амьдралынхаа турш тэр хүн чинь сайн хүн байх гал тэр үйлдэлийг хийдэг болохоос хизээч би хүний мөнгийг авъя, би хулгай хий, ихнэрээ зодъё, архичин болъё, тэ би ээж аваас урвъя гэж хизээч бодохгүй. Нэг ямар нэгэн зорилгын төлөө л явж исэн чинь л үр дүнд нь нэг тийм хамааралтай үйлдэлтэй л болцсон байдаг л та. Хүний өөрийнх нь төрлөх байгалийн инстинкт нь бол эерэг гэдэг байгаа шүү дээ. Сайн хүн байх. Тийм, ер нь бол сайн. Зүгээр муу болсон, муу үйлдэл хийсэн хүмүүс бол ямарваа нэгэн зүйл, ямарваа нэгэн үйлдэл дунд болсон нэг тийм гажигч юм уу, abnormality нэг энгийн бус зүйлсийн юмнаас л одоо тэр муу үйлдэл рүү орсон байх. Би шууд итгэл үнэмшил гэж бодож байна. Маш олон тохиолдолд тэр муу үйлдэл рүү оруулсан хүмүүс бидний хамгийн хүндэлдэг хүмүүс байдаг. Тэр нь бага хахад ээж аав чи хөөрхөн биш шүү дээ. Миний мо царай мотой гин гот насан туршдаа би хөөрхөн биш. Эрэгтэй хүн тоогдохгүй юм байна. Эмэгтэй хүн тоогдохгүй юм байна. Манай нөхөр намайг хайрлж суугаагүй, манай ихнэр намайг хайрлж суугаагүй. Яагаад гэвэл би хөөрхөн биш. Энийг арчаагүй юм юу ч хийж чадахгүй гэл барьж аваад зодчдаг тий. Орхио яв шүү. Би өнөөдөр хүртэл нэг эмэгтэй 2 хүүхдийнхаа ихний том охиноо одоо 5 6 настай охиноо өөр хүнд өгч шүү. Гэтээ сонсчоод уураад байгаа байхгүй тий. Би ээжийг очиод болж чадахгүй. Би тэр охиныг өөртөө авч чадахгүй тий. Гэхдээ тэрнийг л багасгахын төлөө л магадгүй ингээ одоо тол хичээгээл тий. Яаж тэр ингээ хүн болгоно хүрэх үү? Яаж энэ бүхнийг хийх үү гэл одоо өнөөглөөд ажилласан зорилго тий. Тэрний дараа ингээл магадгүй айкон дээр ингээ лайв хийдэг шалтгаанууд маань бүгдээрээ л нэг ч гэсэн хүнийг өгүүлбэрийг маань сонсож байгаа тэрэн дээрс бодож үзээсэй. Тэр бүглөөсөө гаргаад би энэ хүүхдэд хүчрхийлэх хүн зодох, нөхрөө дарамтлах энэ үйлдэлээ би өөрчилж чадах юм уу гэдэг асуултыг өөрөөс асуугаасай л гэж боддог байхгүй. Тэгээ би дараа нь эрэгтэйчүүд хүчрхийллийг ч бас ярмаар л байна. Чамд цаг байгаа бол тий. Тийм, энийг угаасаа хэдүүлээ ер нь ярилцах хэрэгтэй баг. Тэгээд бид нар яг бага наснаасаа маш олон тийм нэг хүчрхийл донд ч юм уу эсвэл одоо гэр бүлийн хүмүүжил ямар байх ёстой гэдэг мэдээлэл мэдлэггүй эцэгхүүдийн гар дээр өссөн байгаа юм л та тий. Зүгээр одоо ингээл бидэрт хэрэгэлдэг байсан үгийг сонсгоор те мөчийг хугацах цуснуужийг холиод өг яасан салгалсан хар хүүрвэч гэх те тэгэл гих мэтчлэн иймэрхүү үгсийг бол баг байхад айгүйх сонсдог гэсэн те яг нөгөө яг юу хэлээд байна гэдгийг ойлгодог байсан болохоос төдийлөн би өөрсдийн бие дээр тусгаж аваагүй тэгээд гайгүй ирүүл ах шиг байгаа те нөгөө хүн болгон хэлдэг байсан болохоор тийм хүн болгон за энэ буруу гэж юм гэж боддог байсан баг. Гэхдээ зүгээр яг нөгөө түрүүн ярьж хахад яг архины хамааралтай болсон хүмүүсийн тухайд яг эргээд санахаар би ч гэсэн яг нөгөө одоо хамааралтай хүний амьдралыг бас харж исэн болохоор ер нь яг ямар үед уугаад байна гэсэн чинь тухайн гэр бүлд ч юм уу тухайн хүний амьдралд хамгийн чухал моментууд дээр яг уусан байдаг байхгүй. Баярлалаа. Дандаа тийм асуудлаас зугтаж байгаа юм шиг тийм. Яг ингээд яг чухал моментод юу болж юм гэхээр тэр хүний оролцоо хэрэгтэй ч юм уу тэр хүний шийдвэр хэрэгтэй ч юм уу тийм яг үеуд дээр арх уусан байдаг. Шийдвэр гаргаж чадахгүй. Тийм шийдвэр гаргаж чадахгүй зүгээр асуудлаас зугтах төдий. Тэгэхээр яг энэ бол одоо олон удаа татагдаад үр дүн гарч байгаа архины хамааралтай болсон гэдэг категорид хамаарагдахын тулд шүү дээ тийм. Тэгэхээр энийг бид нэр анзаарч явахгүй бол энэ сэдвийг бид нэр судалж байхгүй бол
3 дахь өдөр ladies night, 5 дахь өдөр баа сайхын төрсөн өдөр, хагас өдөр бүтэн сайн амархан юм чинь гэд маргааш нуух гэх мэтчлэн 7 хоногийн давтамжтайгаар хийж байгаа үйлдэл болгон чинь нөгөө хамааралтай гэдэг категори руу оруулахад эхний одоо алхмууд болж байгаа гэдгийг хин хөнгүүнийг нэг удаа сонсчоосоо одоо ядаж тэгээд арх заавал хэрэглээд гой ганган эсвэл ийм фан аз жаргалтай байдгүй байхгүй юу тий архигүйгээр ч гэсэн хүмүүс тэр орчин бий болгож тэр одоо нөгөө арх уусны дараах тэр өөрийн гоё гэж итгээд байгаа эффектийг арх уухгүйгээр мэдрэх боломжууд байдаг. Тэгээд би нэг өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нэг залуутай хамт нэг өрөөнд амьдардаг байсан. Тэр залууг Sizwe гэдэг нэртэй арх уудгүй 200 м 200 болон 400 м-ийн зайд гүйдэг тийм атлет тамирчин байсан. Тэгээ угаасаа тамирчин болохоор арх уудгүй тийм дисциплинтэй зарчимтай шийдвэр гаргацсан. Тийм юутай. Тэгээ бид нар ингээд нөгөө оюутнууд чинь нийлээл шоудна. Шоу удахлаар яг нөгөө нэг заншлын дагуу рам дарсаа уун. Тэгээд одоо юу гэдгийг сигара татамч гэдэг юм уу гэх мэтчлэн байдлаар ингээд хөгжилддөг те шоуддаг. Одоо ч гэсэн хүмүүс ороод текила ч юм уу да вайн юм уу эсвэл архиа байт юм уу виски байт юм уугаал тэгэл уусныхаа дараа нэг тэр нэг согтсон мэдрэмжийг аваад хэлий гэсэн зүйлээ хэлээл ингээл бүжиглээд ч юм уу тэр зүйлсийг хийж байгаа штэ. Гэтэл Sizwe-гийн амьдрал бидний цаг мөч болгонд байсан бид нар яг аз жаргалтай хөгжилдөж явах үед Sizwe ямар ч арх хэрэглээгүй нэ бидэртээ ижлэгэн хөгжилтөөд ингээ байждаг тийм хүмүүс. Тэгээ бид нар маргааш нь шагширдаг. Чи яаж ингээд те галзуу байж чаддсан бэ те. Бид нар уучхлаараа галзуу болж ийн гэж итгээд байгаа боловч үндсэндээ өөрсдийгөө хуурцсан зүгээр л тэр мэдрэмжээ далталцсан байж байгаад уусныхаа дараа тэр мэдрэмжийг илэрхийлдэг тэр зуршил руу л орсон баг. Чөлөө өгчдөг. Ууцсан баг. Гоё ээж болно гэ те. Тэнгүү Sizwe бол тэхгүй. Sizwe яг тэр мэдрэмжээ гаргадаг. Ямар ч үед те бидний хэлдгээр локо crazy байж чаддаг тийм тамирчин одоо тийм найз байлаа л да. Тэгээд би тухайн үед л яг боломжгүй биш болно гэдэг зүйлийг Sizwe-гийн одоо жишээн дээрээс би ойлгочихсон байна. Би нэг зүйл нь хэллий гэж бодож байна. Эрэгтэй хүн болгоно ялангуяа арх ууж байгаа хүн болгонд өөртөө ингэсэн хэмжээ байдаг байхгүй юу? Зүгээр ингээ асуухаар 7 хоногт хэд удаа юм гэхэлэхээр 3 удаа. 3 өөр найзтайгаа хідэн ажиллаар, найзаар хідэн ингээд төрсөн өдөр юугаар гэдэг юмхээр бүх хүн тоо байдаг. Тэр тоонууд айгуу сайн харах хэрэгтэй. Тэнгууд 7 хоногт 3-аас 5 байгаа л тий. Тэснэ орой олгон хүмүүсийн уудаг хэмжээ нь яг ингээд найз уу, албан тушаал уу, энээс өвлөх хамаар ерөөхдөө адилхан байдаг. 200 г виски гэвэл 200 г виски, 500 г арх гэвэл 500 г арх, 100 г вайн гэвэл вайн тий. Тэгэхээр нэгдүгээрт нь 7 хоногт байгаа давтамжаа, сард байгаа давтамжаа хаар, хоёрдугаарт нь уудаг хэмжээгээ хаар. Хөөе, хэмжээ нь тогтворчсон байт юм уу? Тогтвортой байдаг. Яг минийх тэд гэдэг тэрнийгээ авах гэдэг байхгүй. Тэнгууд нэг юм одоо жишээлбэл дөрөв байж тээ. Дөрөнтэй харин тийм. Тэгэхээр ингээд 3 найз байлаа, нэг нь би 500 г-ыг л уuna гэж бодчихлоо штэ тий. Тэнгууд тэн чин нэг шил одоо арх байна юу юм тий. Тэр юм хүрхгүй байж штэ. Тэнгууд хоёртгоо авчираад тэгээ яг тэр нь 3 хүндээ таарад тэгээд болдог. Тэгэхээр хүн болгонд өөрийн гэсэн хэмжээ байдаг учраас хэрвээ архины хамаарлыг бойлё, тоогоо бойлё гэж бол дандаа тоон дээр ажиллана. Ердөөсөө behavior гэдэг энэ үйлдэл гэдэг энэ зүйл одоо сэтгэл судлалын одоо шин гэх юм уу да энэ загвараар ердөөсөө л тоо би ингээд бүр юм хэмжихэд хэлэх гээд айдарсан. Цаг хугацаа. Хавар намар өвөлзөн гэдэг саруудыг баярын өдөр одоо шинэ хэлдэг чи баярын өдрүүд үү энгийн өдрүүд үү аль хугацаанд нь ингээд яг ингээд жилээ тойроод харчих 3 сараар нэг бүр бичээд авчих те намартаа 7 хоногт 3 удаа 100-аа 7 хоногт 1 удаа гэж бүр бичээд ав. Тэгээ хизээ хүндэрч хизээ яадаг вэ гэдгийг хар. Ягаад тэгэхээр гэр бүлийн асуудлууд шигсэндээ тэр тоон ихсээ эхлэнгууд хүндрээ явчихдаг байхгүй. За хоёрдугаарт нь сэтгэл ханамж нь те найзуудтайгаа уулзахаар үргэлж сэтгэл ханамж аваад байт юм уу? Үгүй. Гэхдээ зүгээр авдаг гэж итгэдэг. Гэхдээ сая энэ үнтэй хэрэггүй болцчлаа да гэдэг найзууд байдаг. Тэгэхээр тэрнийг 10-аас хэдд нь хаппи хэдд нь аз жаргалгүй байгаад нэг юм хэрэггүй л мөнгө өрөөл тэ хэрэггүй цаг хугацаа үрчлээдэ гэдэг мэдрэмж аваад тэрийг хараад 3 дугаарт нь давтамжаа хар. Тэ тэр 7 оны хэд удаа. Дараагийн нэг юм орчин. Бүр бидний орчин. Анзаардаггүй хамгийн чухал зүйл орчин. Ажлын байран дээр ойр хуух. Ladies night-а тэмдэглэх. Төрсөн өдрүүдийн нэг ингээд юун тэмдэглэх. Хотоос гарах.
тэр нэг орчин маш чухал. Яг тэгэхээр тэр орчингууд өөрөө хүнд тавтай мэдрэмж, тавхгүй мэдрэмж, өөр мэдрэмжүүд төрүүлдэг. Тэгээд байнгын байдаг орон зайдаа арх хэрэглээ сурчих юм бол тэр өөрөө шууд хамаарлыг хэсгчээдэг. Тэр нь гэр орон ажлын байр. Хэрэв тийм одоо байнгын байдаг орон зайдаа арх хэрэглээд эхэлсэн л бол үр дүн нь бол маш муу. Шууд тэрийг ойлгох хэрэгтэй. Дараачих нь хүн хинтээ хамт үнэхээр амьдралын турш байх тутам найз юм уу? Үнэхээр гэрээ хэлцэр хийгээд байгаа юм уу? Тэ 10 гэрээ хэлцэрийн нэг нь л амжилттай болдог бол 10-нд нь 500 г арх уугаад байгаа бол уучлаарай. Та маш муу гэрээ хэлцэр л хийгээд байна. Эсвэл та ингээд зүгээр арх уух гэж гэрээ хэлцэр хийгээд байна. Yes. Дараачих нь мөнгө нүгэ арах хэрэгтэй. Хүн болгонд өөрсдийнх нь амьдралын тодорхой хэмжээ байгаа шүү дээ тий ийм нэг орлого зарлага гэдэг. Тэгээд нэг удаадаа нэг тэдэн төгрөг гэдээ багцаалцсан байдаг. Заримдаа орлоготой олонгуудаа нөө сэтгэл хөдлөлийн эдэлт гэдэгтэй адилхан сэтгэл хөдлөлийн уулт хийгээд байдаг. Тэнгууд ингээд би сая төгрөгтэй болоод 500 мянган өрхөд одоо би хангалттай гингуудаа найзуудад аачдаг. Зүгээр ингээд үрхийн төлөө уулт хийдэг. Тэр тийм одоо сэтгэл хөдлөлт суурилсан мөнгөн дүнгуудыг энэ анзаарах хэрэгтэй. Тэр нэг тогтмолдоо нэг сардаа нэг өөртөө за би нэг 2 удаа найз нөхдөдтэй гарна ингэхдээ би өөрийнхөө 100 мянгыг л төлнө 200 мянга. Окей гэд ер нь ингээд хүний тарих хүчтэй маш ухаантай. Бүх энэ тоо хэмжээнүүд дээр хязгаарыг нь өгчөнгууд тэрэн дотор ажилдаг байхгүй. Бид нар хязгаарыг дандаа тулгаа тавьсан. Бүгдийн тултлан тий. Тэнгууд тэр тултлан нь явцсан юм чинь 20 наснд окей ажиллаж болно. 30 наснд заримдаа айгүй хэцүү. 40 наснд асуудалтай болоод маргааш шаартаал тэгээл бүр нэг юм уухгүй болохгүй болоод тий 50 наснд ганцаараа бүр нөгөө нэг ингээд нэвширсэн. Тэгээ 60 наснд тэр чигээр хэвээр явах юм бол гав ганцаар хаан чинь хинч тоохгүй хүүхэд мэдэхгүй мэдгүй нэг аргач байдаг байх гэдэг юмн дээр л очно. Тэгэхээр энэ хэрвээ өөрийнхөө хамааралтай ганцхан архины хамааралтай биш бүх төрлийн хамаарал дээр ажиллая гэж байгаа саяхан хэлсэн цаг хугацаа, сэтгэл ханамж, давтамж, орчин, хүн, мөнгө. Энэ 6 хүчин зүйл дээр хэмжигдүүнээ хийгээд энийг холдуул бүгдийг. Тэгээд шалга хүн харилцаа холбоотой хүмүүсээс гэсэндээ 10-аас нь хэдэн хэрэгтэй хэдэн хэрэггүй байгаа. Тэрэн дээр үнэхээр яг өөртөө нүүр тулах хэрэгтэй. Бүгдээрээ хэрэгтэй штэ гэж 10-т нь явдаг байхгүй юу? Яг үүндээ 8 ногт хэрэггүй. Ямар ч хэрэг байхгүй. Тэгээ өөрөө баг тэнд ийм кафе авахгүй, шал хэрэггүй ирлээ. Гэхдээ би дуусгах хэрэгтэй гэж бодцсон. Тэгээ дуусгахгаа хүлээгээд байдаг. Тэгээ дуусгах цаг 3 цаг. Тэгэл орой ирээл их нэртэйгээ хүүхдтэйгээ маргаан хийн тий. Тэгээ маргааш нь шаардаж хөвтнө. Тэгэл ажлын үр дүн байхгүй. Тэгэл 7 хоног хоорондоо юм ярихгүй. Тэгэл эхнэрээс хэлдэг юм чи дандаа найзуудаа төрөж тавьдаг. Гэтэл найзтаа уулзсан уу үгүй. Хинтээ уулзнаач бараг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг юм хамаарал гэдэг зүйлээ нэг айгаал те ингээл одоо яг хүчинч гэж би баг нэрлэх дурггүй. Архины хамаарал хүчинчтэй гэхээр би нэг айц. Төсөөл энэ бүх тоон дээрээ холдуулъя гэдэг зүйл чадахгүй штэ гэд айц байгаа учраас л хүн тэрнээсээ салахыг хүсдэггүй. Тэгэхээр айцыг алга болоод ганцхан юм айгаад байгаа зүйлээ хийх. Холдуул өөр арга байхгүй. Хэрвээ хийж чадахгүй бол насан туршдаа айцтай автагдаал нөгөө нэг тоонуудтайгаа цуг явсаар байгаа л би дийлгээ болол илэгний цирроз. Гош. За би яг энэ айц гэдэг өгүүлбэрээр энэ ярилцлагыг өндөрлөе гэж бодлоо. Тэгээд үзэгчтэй энийг үзсэн хүмүүс та бүхэнд нэгдүгürt яг баярлалаа гэж хэлнэ. Хоёрдугаарт юу гэхээр энэ мэдээлэл олон түмэнд түгээх өстой мэдээлэл гэж би үзэж байгаа. Яагаад тэгэхээр бид бие биенээсээ харилцаа хамааралтай амьдардаг. Тэгээд энд байгаа бит хоёрын амьдрал болоод байж болохгүй дан ганцаар. Яагаад тэгэхээр бит хоёр тантай ч гэсэн хамт амьдарч байгаа. Ямарваа нэгэн байдлаар нийгмийн харилцаанд хамтдаа орж байгаа. Та ч гэсэн бит хоёроос хамааралтай байгаа. Яг түүнтэй ижилхэн би танаас хамааралтай, дэлгэр минь танаас хамааралтай байгаа. Би биенээсээ хамааралтай учраас хамтдаа эрүүл мэндийн асуудалгүй, сэтгэл санааны асуудалгүй байх юм бол бид нэр сая одоо аз жаргалтай болоход их ойртожээ гэж үзэх хэрэгтэй болох нь. Миний мэрэгжил хэрэггүй болно гэсэн үг шүү. Тийм энэ мэрэгжил хэрэггүй болно. Тэгвэл бас юу байх л та. Нөгөө дан ганц зүгээр асуудал шийдэхтэй биш. Эн чинь яг нэг эмгэгч юм уу тийм шийдэхтэй биш. Бид нэр эрүүл байгаа сэтгэл зүг бүр оптималны байлгахын тулд яах вэ гэдэг асуудлыг одоо бид нар тэг гэдэг уулзуураас доошо хасах руу явцсан үед яах вэ гэдгийг бид нар сая ярьлаа шүү дээ. Харин тэг дээрээс дээшээ явахын тулд яах вэ гэдгийг бид яриаггүй. Тийм одоо асуудлын нөгөө тал нь бол стил үлдэнэ.
бид нэр хүн төрөлхтөн цаашаа хөгжихийн тулд юуг даван туулах хэрэгтэй. Тэгээ одоо тэр Mars V гэж төсөл яригадаад байна. Бид нар хэрвээ харь гаригч байх тий одоо Марс руу очлоо гэхэд хүний хамгийн түрүүлж одоо даван туулах асуудал нь юу вэ гэхээр дэлхийн татахгүйч бага үйлчлдэг газар очихлоор бидний булчин ямар хэмжээнд ажиллаж чадах вэ гэдэг том асуудал байгаа байхгүй юу? Бид нар өнөөдөр булчинтай байгаа гол шалтгаан нь татахгүйчний эсрэг бид нар үйлдэл хийдэг учраас тэнд булчин ажиллаж идэг. Бидний булчин hypertrophy буюу томорж одоо хүчтэй, чадaltaй, хурдтай болдог маань зөвхөн gravity-ний эсрэг үйлчлдэг болохоор. Тэгэхээр Марс дээр очлоо гэхэд gravity бага үйлчлдэг газар дээр очиход бид нар хэр удаан амьдарч чадах вэ? Бидний бие физиологи дотор байгаа одоо хоол боловсруулах эрхтэн тогтолцоо энэ бүх юм одоо NASA-гийн хамгийн том судалгаа бол энэ рүү чиглэсэн судалгаа байдаг. Хүн өөрөө энэ орчинд хэр удаан хугацаанд амьдрах вэ гэдэг. Одоо бидний нөгөө архины хамааралтай болсон бол бүр байхгүй болсон шүү дээ тийш чинь. Одоо л бид нар эндээ хотчлолттой дөнгөж нүүр тулж байгаа энэ асуудлуудыг аваад яриад байгаа болохоос биш. Нэг өдөр энэ яриа дуусна. Тэр өдрийн дараа бид нар юу ярих вэ гэхээр тэгээс дээшгээ явахын тулд бид нар яах вэ гэдэг илүү бүр гоё эерэг зүйлийг ярих болно. Тэгээ дээрэс нь эерэг сэтгэлгээ ДНК-гаар одоо таны генетикийн мэдээлэлээр хүүхэд чинь дамждаг. Та хэр пессимист ямыг ингэж муухагаар хардаг, асуудал болгож хардаг, өстой бухимддаг энэ мэдрэмж чинь танд давтагдаад байгаа бол таны үр хүүхэд ч гэсэн өвлөгдөх магадaltaй. Та хэдийр эерэг байна. Төдий чиний таны хүүхэд эерэг байдаг ямыг гаргалгааг нь төрүүлж хардаг тэр сэтгэхүй таны хүүхдэд суйрлах юм байна. Энэ нь бүр 40% агуулгадж ордог гэдэг шинжлэх ухааны нотлохоо байж байдаг. Тэгэхээр та зөвхөн өөрийгөө бодохгүйгээр үр хүүхдээ боддог болол эерэг байх хэрэгтэй байх нь шүү. За тэгээд дэлгэр мэндэ маш их баярлаа. Тэгээд Family College-д амжилт хүсье. Маш их баярлаа. 800 мянга дахь гэр бүлтэй хурдхан үргээд энэ орчин тойрныг минь цэвэрлээд өгөөч. Маш их баярлалаа. Тэгээд та бүхний ажилтчсэндээ маш их амжилтыг хүсье. Тэгээд энэ студид ирэх юмсан гэж би яг үүндээ өөрөө хувьдаа бодож ирсэн. Тэгээд бүр ирсэндээ би маш их баяртай байна. Харж яах хүсэл биелдэг. Баярлалаа. Дараагийн үйлрлийн би бас дахиад таныг өөрөх болно. За. Тийм бид одоо үйл рүү зоолох гэж энэ хавар бид нэр өөр асуудлуудтай нүүр тулдаг. Тэгэхээр хаврын үйлрэл бид нэр ер нь бол сэтгэл санаа, сэтгэл зүйн одоо байдлаа яаж хэрхэн тордох вэ гэдэг зүйлийг бид нэр ярих хэрэгтэй болдог. Тэр үйлрэл дээр би тантай дахин уулзах болно. Одохгүй нөгөө бид нар чинь жоохон нас явж байгаа учраас совлил руу явах болдог. За наргаа байлаа. Бидэнтэй хамтаас үзэгчтэй маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Энэ мэдээллийг бүсдээ хуваалцаарай. Ярьслахын төгсгөлд хэлчихлээ. Энэ хүртэл явсан бол та мундаг вэ шүү. Та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө санаа зовоод цаг гарan бидэнтэй хамт байлаа. Тэгээд маш их баярлалаа. Танд жаргалыг хүсье. За та бичлэгийн төгсгөлд ирсэн байна. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд хэрэг болсон гэж найдаж байгаа шүү. Мэдээж амьдралын маягтай холбоотой өөрчлөлтийг иймэрхүү төрлийн мэдээллийг авмагцаа шууд өөрчлөн гэдэг бол худлаа. Танаас хүчин чармаалт, тууштай байдал шаардах болно. За, тууштай байдал гэснээс бидний бэлтэж байгаа мэдээллийг цаашдаа үргэлж авахыг хүсэж байгаа бол манай YouTube хуудсанд заавал subscribe дараарай. Хажуу талд нь байгаа хонхыг дарчих юм бол орж байгаа мэдээлэл цаг тухайд нь танд notification хэлбэрээр очих болно. Тэгээд хизээ орон төдий та мэдээлэл авах боломжтой. Энэ нь танаас ямар нэгэн үн төлбөр авахгүйгээр нэгдхийг урьж байгаа зүйл шүү. Бидэнтэй олон хүн нэгдэх тусам бидний мэдээлэл улам мариун ихээр бэлтгэгдэж та бүхэнд хүрэх ёстой байгаа. За тэгээд нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтийг комент хэлбэрээр доор үлдээж болно. Үгүй болвол Instagram болон Facebook хуудасаар дамжуулаад бидэнтэй холбогдож болно шүү. За ямар тааш би танаас амжилтлан гуйж бидэнтэй нэгдээрээ subscribe дараарай. Тэгээд хонхын дарчаарай. За ингээд бидэнтэй хамт байдаг үргэлж баярлдаг шүү. Дараагийн дугаар хүртэл баяртай хайртай шүү.